За үзэгч сонсогчдоо өдрийн мэнд манай Антай подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд подкаст эхлэхээс өмнө бас үзэгчээсээ дахиад хүсэх юм байна. Энэ subscribe бутны заавал дараарай. Энэ ингээд YouTube-ийн алгоритм болон бид хийж байгаа ажилд аягүй их тусдсан болдог шүү. Та хэдээс юу ч унахгүй. Харин биднийг аягүй юм гоё зочдтой байхад бол заавал туслана. Тэгэхээр заавал subscribe дараарай. Бид бас Antai channel гээд шинээр social media дээр хөгжүүлж байгаа. Тэгэхээр тэр маань юу болох аюу гэхэлэр илүү зочдынхоо ярианы тод хэсгүүдийг илүү залуучууд руугаа болон энэ үзэгч сонсогчтой хүргэх зорилттой. Тэгэхээр заавал Antai channel-ыг дагаарай гэж хүсэж байна. За тэгээд манай co-host Тэмүүлэн. За тэгээд манай хүндэт зочин Лавг. Тэгээд одоо Orano буюу Бадрах Energy компани CSR болон олон нийтэд харилцах одоо хэсгийг департаментыг тэргүүж ажиллаж байгаа захирал байна. Тэгэхээр бид эдний урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. Ирсэн баярлалаа. Antai подкастын үзэгчдийн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд намайг бас урьсанд баярлалаа. За тэгээд хэдүүлээ аягаа чөлөөтэй ярилцсан. Тэгээд анкер байсан үнтэй шууд ярилцахаар аягаа бас сонин мэдрэмж авч байна. Гэхдээ аль болох гайгүй уусч байгаа гэж найдаж байна. Тэгээд мэдээж хамгийн түрүүний яриагаа анкер гэж дурдсанараа Монгол ТV-д одоо ажилладаг байсан. Тэгээд анкер хийдэг байсан. Тэгээд бас яг энэ улс төрийн юм болон юм олон нийтийн чиглэлүүдээр аягаа олон том сэдвүүдийг хөндөж бас маш том албан тушаалтай хүмүүстэй ярилцдаг байсан. Тэгэхээр энэ медиа чиглэлээс авсан юм яг юу байна? Одоогийн ажиллаж байгаа ажилд чинь хэрэг нөлөөлдөг вэ гэдээс эхлүүл яаж байна. Тэгэхээр Монгол хэл визэд их сургуулаа сэтгүүл зүгээр магистр төгсөж ирээд мэдээний албыг ахлаад ажиллаж байхдаа яг мэдээний хөтлөгч анкер гэхээс илүү нүүдэл шийдлгээд хилцүүлэг нэвтрүүлгийг хийдэг байсан. Тэгээд нүүдэл шийдэл нэвтрүүлгийн маань онцлог нь болохоор олон зочинтой 7 хоног бүр явдаг. Тэгэхээр зочноо олох, за хамгийн гол сэдвүүдээр хилцүүлэг хийхийг зорж ажилладаг байсан л да. Тэгэхээр төрийн болон хувийн хвшлийн иргэний нийгмийн олон их сурвалжуудтай байнга харилцах юм шаардлага гардаг. гэхээр 7 хоног 6 зочинтой гэхээр чинь сард ингээд 32 те 24. За тэгээд ингээд жилд ярилцж байгаа хүнийхээ тоог танилын үрийг бол огцом одоо нэмэгдэнэ. За дээрэс нь одоо мэдээж хүмүүсийн санаа зовж байгаа, шинээр хилцэж байгаа хууль эрх зүйн орчны талаар их ярьдаг байлаа. Тэгэхээр ерөнхий мэдлэг аягүй хурдан сайжирна гэх юм уу? Ягаад тэгэхээр сэдвийн судалгаагаа редакцийнхаа сэтгүүлчдтэй хамт хийн. Эфирт гарч сэдвээ мэдэхгүй байж болохгүй. Тэгээд тэрэн дээр бас олон нийт шүүмжлэлтэй шүү дээ. Тэгэхээр сэтгүүлч хүн өөрөө сэдвээ аягүй сайн мэдэх ёстой. Тэгжиж цаад утга учрыг гаргаж ярина. Тэгээд тэр чанартай ярилцлага өрнснөөрөө үзээ сууж байгаа хүмүүст үнцэн үүсгэхийн тулд хилцүүлгээ хийдэг байсан. Тэгэхээр одоо ажил дээр гарахаар яг олон талын их сурвалжтай. Тийм бүх сэдвүүдээр танилтай. Тийм тэгээд тэр бол нөгөө залуу мэрэгчлэтнүүдийг болон мэрэгчлэтнүүдийг нэг бол инженер спешиалист буюу тухайн нэг асуудлаа аягүй сайн мэддэг, нэг бол генералист байдаг шүү дээ. Ихэвчлэн менежер хүмүүс буюу өдөрт халуун тушаалд ажиллаж байгаа хүмүүс генералист талтай байдаг. Тэгэхээр баг удирдаад юм уу альва нэг байгууллагын функц хариуцаад ажиллахад тэр мэдлэг маань аягүй чухал болдог, тус болдог тийм. Тэгээд сая тэр нүүдэл шийдэл гэдэг нэвтрүүлэг. Тэр ерөн тэр хэсгээр нь би бас жоохон ярмаар санагдаад байгаа. Мэдээж тэр сая өөрөө хэлээ сэтгүүлч хүн тэр тухайн мэдлэгээ аягүй сайн мэдээлэлээ сайн бас нухацтай хандаж авсан байх хэвээр. Хүмүүсээ сайн судалсан байх хэвээр. Зочдтой урьж авчрна гэдэг бас нэг асуудал те. Тэгээд тэр хүмүүстэй ярилцахаар мэдээж эргээгээд тэр олон танилтай болно гэдэг үнэн. Гэхдээ тэр мэдээллийг бэлтгэхэд хэрэгцүү вэ? Тэр чинь янз бас айгүй янз бүрийн сэдв шүү дээ те. Жишээлбэл одоо тэр нийгмийн бол бүтэхгүй хоёр талд гарцсан байгаа сэдвийг хоёр талаас нь ярилцсан гэдэг чинь өөрөө асуудалтай. Өөрөөс нь bias буюу аль нэг талд нь бас өөрөө чинь шийдэл зогсож явах магадaltaй те. Тэгэхээр тэр мэдээлэл бэлтгэх тэр хилцүүлгийг бэлтгэхдээ ер нь ямшгүй байдлаар ажилладаг байсан бай. Тэр нэг системээсээ хаваалцвал. Тэгэхээр багаараа ярилцаа сэдвээ сонгоно. За мэдээж хэрэг тухайн сэдвээр байгаа хамгийн сайн их сурвалжуудаас хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг олж авч яг өөрийнхөө хэмжээнд одоо брифинг гэж нэрлэдэг шиг тэр мэдээллийг багцалж мэдэх нь айгүй чухал. Тэгэхээр нөгөө сэтгүүлчүүд нэг юм хэцүү юм бэ. Тэр цэма мэдээний сэтгүүлч нарт гард тулгамддаг асуудал бол нөгөө явж байгаа гал дэргэн дээр ингээд утга учир олох гэдэг чинь өөр айгүй хэцүү. Ягаад тэгэхээр сэдвчин ингээд үргэлжилж идэг. Жишээлбэл хилцэгдэж байгаа хуулийн төслийн сүүлийн хөлбөрийг олж авах бол айгүй хэцүү. Энийг одоо хуулийн төсөл дээр бодлогын нөлөөлөл дээр ажилладаг хүмүүс айгүй сайн мэднэ. Ягаад тэгэхээр олон яамдууд руу санал авахгаа явцсан. Мэргэжлийн холбоод нэг юм ярьж идэг. Хамгийн сүүлд юун дээр очсон байгаа вэ гэдгийг ойлгож ийж тэрэн дээр нөө current буюу шинэ байх хэвээр тэгжиж
тухайн сэдвэрээ ярилцсан. За мэдээж суур одоо тэтгэврийн асуудал ч гэдэг юм уу, унаач хүүхдийн асуудал ч гэдэг юм уу, энэ нийгмийн сэдвүүд дээр бол мэдээж байр суурь өөрийн чинь хувийн байс бол байнга орж ирнэ. Тэгэхдээ тэрийг мэрэгжлийн төвшөнд нөгөө байсаа илэрхийлэхгүйгээр айлгаваа талуудыг тэнцвэртэй хилцүүлэг хийхийг л зорихгүй бол хэрвээ чи байр суурин дээр хатуу байх юм бол хилцүүлэг юм уу ярьцлага хийхэд бол тийм үр дүнтэй болж чадахгүй. Тийм тэгээд зочид чинь зүхтаана. Тийм тэгэхээр хэцүүлтэй. Тэгэхээр манай хэвлэл мэдээллийн салбар яг улс төрийн салбар шигээ ингээд дэлхийд даяар polarization буюу ингээд огцом хоёр өөр байр суурнаас ингээд дундаа уулзахгүй байгаа нь өөрөө өнөөгийн нийгмийн хоорондоо сууж ярилцах ямар амар үн цэнтэй алхам бэ гэдгийг улам холдуулаад байна уу гэж аяг санаа зовдөг. Бол барууны зүүний гэл те шашинтай шашингүй. Тэгээ нэг бол төрийн оролцоог их бай гэж боддог хүмүүс байна. Нэг бол хувийн хвшилтэй бүх юмаа өгөөд одоо фри маркетаар явъя гэж боддог байна. Тэгэхээр уулзч ижил дундаа арай ойлгомжтой болно шүү дээ. Би айныг асууж байгаа гэхээр нүүдэл шийдлийг би анх хувьдаа залуу хүний хувьд үзчихэд миний сэтгэлд ингээд үлдсэн байгаа байхгүй тийм хилцүүлэг сая лавын хэлж байгаа шиг өөрөө яг тэр дунд нь байс байсан ч гэсэн тэр хилцүүлгийг аль аль талын бодол баримтлалыг уулзуулж байгаа шүү дээ. Тийм нэвтрүүлэг яагаад ингээд миний ажигснаар асуулт ерөөсөө гарахгүй байгаа. Ийм зориг дутаад байдаг юм уу? Ийм системийг бүрдүүлж чаддаг юм уу? Эсвэл аль аль талдаа худалдагдсан байдаг юм уу? Тэ ийм медиа чиглэлийг сая хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр би зүгээр тэрэн дээр ингээд гайхаад байдаг. Тэгээд сая түрүүний асуултыг асууж байгаа юм. Ер нь ямар системтэй арайныг бүрдүүлээд байгаа юм бэ гэдэг тал дээр. Маад бол яг хилцүүлгийн нэвтрүүлгүүд байна. Гэхдээ Монголд нэг тийм мэтгэлцээний соёл яг улс төрлүүгээр яг суухгүй л байна л да. Сонгуулиар одоо өнгөрсөн жил Тэнгэр телевизийнхэн тэгэл арай гэж нэг хэдэн кандидатуудыг оруулж ирж байна. Улс төрчид энийг үнцэнтэй гэж нам нь итгэхгүй байна. Хүмүүс энэгээр өөрийгөө харуулъя гэж бодохгүй байна. Яг харцангуй залуу улс төрчид бол илүү нээлттэй сонсгол хий, хилцүүлэг хий, ил яри гэдэг үн цэнийг хараад байна л да. Тэгээд бас сошиал медиагийн нөлөө бас пэйжж магадгүй байх. Өчигдөр нэг Gallup-ийн судалгаа харж байхад ингээд монголчууд айгүй их сошиал медиа хэрэглэдэг гэсэн. Тэгэнгүүт сошиал медиа дээр удах тусмаа арчлалыг хамгийн сайн засаглалын хэлбэр мөн гэж итгэдэг хүний тоо ингээд буураад байгаа тийм хэлбэр харагдчихжээ. Тэгэхээр анх одоо бол нийгмийн сүлжээг бүтээсэн хүмүүс бол дандаа Twitter-ыг бүтээсэн залууч гэсэн анх за хэрвээ би хүмүүст ингээд виртуал ийм хотын скватрын талбайг нь хийгээд өгчих юм бол хүмүүс хоорондоо үзэл бодлын цугларал болоод ойлголцол нэмэгдэнэ гэж бодсон. Гэтэл одоо яг юу болж ийм гэхээр илүү бас тэр нөгөө өмнө нь хэлсэн энэ зааг маань үн цэвлийн зааг маань илүү холдоод байна удаа гэдэг айдас төрөөд идэг. Саяных дээр шууд ярихад мэтгэлцээний соёл тухайн үед хийж явах үед одоо үедээ харьцуулахад ер нь сайжирч байгаа гэж харах уу? Эсвэл одоо сайн ярьж байгаа тим юмнууд бараг харагдах болчиход байна гэхээр бүр муудаад байна уу? Хэрвээ муудж байгаа эсвэл сайжирч байгаа ер нь яаж энэ мэтгэлцээний соёл сайжрах хэрэгтэй юм бэ? Ер нь харахад нэлээд юм субъектив одоо хилцүүлгүүд болоод байдаг шүү дээ тийм. Яг гол сэдвээ барьж чадахгүй дандаа нөгөө хувь руу нөө чиглэж тийм. Тэгэхээр тэр одоо бүр боловсрлоос ахуулаад манах болоогүй байгаад байна уу? Эсвэл ер нь аль хэмжээндээ байгаа даа. Тэгээ энэ ер нь бусад орнуудад яаж хөгждөг мэтгэлцээний соёл? Харахаар одоо хамгийн сайн мэтгэлцэж чадж байгаа парламенттай улсууд, дарчилсан улсуудыг харахаар Англи ч гэдэг юм уу, Франц ч гэдэг юм уу, энэ Америк ч гэдэг юм уу, энэ улсууд бол энэ liberal arts боловсрал багаас нь ангид хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсролын систем нь илүү багш харилцан яриан дээр тулгуурласан хүүхдүүд бие биенээсээ суралцах боломжийг олгосон одоо алдаа гаргах бол зүгээр гэдгийг хүмүүст ойлгуулсан тийм хандлага байгаад байгаа харагддаг. Тэгэхээр манайх бол илүү мэдээч хэрэг боловсролын систем маань шинжлэгдээл сайжрал явж байгаа бох. Гэхдээ яг тийм нөгөө PISA-гийн судалгаан дээр гараад ирсэн байсан шүү дээ. Өмнөх танаа нэвтрүүлгэрч яригдчихсэн баг. Монгол хүүхдүүд уншсан юм ойлгохгүй байна. Тэгэхээр текст уншаад байдаг. Тэрийгэ сайн бодохгүй, боловсруулахгүй, өөрөө шин санаа тэндээс гаргаж чадахгүй байна гэдэг бол аюу харамсалтай. Тэгэхээр манад бол мэтгэлцээний клубүүд их сайн ажилладаг шиг байна. Их сургуулийн хэмжээнд тэгээ би өөрөө бас жоохон мэтгэлцээнээр явж байсан. Тэгэнгүүт тэр нь нөгөө нэг яг нийгмийн бодлого боловсруулах төвшөндөө иргэний нийгэм төр нийлээ суугаад сайхан хилцдэг. Энэ одоо институцүүд төлөвшгүй байна гэж хараад. Институцүүд хүнтэйгээ хамт унжийн, сайд нартай хамт бодлогууд унжийн. Тэгэхээр
нөгөө хүнээс хамааралтай байгаа болохоор бид нэр бас уг аймгаараа тусгыныхоо хэмжээнд л байгаад байна уу гэдэг тийм харамсалтай дүр зур харагдаад. Магадгүй цөг хүлээгийн одоо шинж тэмдэг байж магадгүй те бид нар ч айгүй цөөхөн Улаанбаатарт хүмүүс бие бинийгээ таньдаг. Тийм. Тэдрээс Аваг хотгийн аймгийн гэдэг ухагтхан өөрөө маш сонирхолтой санагдаад байдгийн. Жишээ нь одоо тэр бас зүгээр төдөлд товчхон ярилцахад монголчууд чинь өөрсдөө яг нөгөө аж ахуйн овгоор аж ахуйч тэгэхээр ингээд нэг гэр бүл гэхэд өөрөө хамаг юм шийдчихдэг те хин нэгнтэй ингээд заавал одоо бараа материал солилцож ингээд яах шаардлагагүй дургуун хөрөөл нүгэ авчдаг ийм Отог аймаг ер нь ингээд олон сая жил амьдарч байгаад яг ингээд одоо те будаачин систем рүү орсон шүү дээ тий. Тэр энэ систем рүү ороод одоо ингээд бие биентэйгээ ингээд санхүүгийн солилцоо мэтгэлцэх, ярилцах хэрэг гарнаа да тий. Энэ дээр ингээд алдаад унаад байгаа юм болов уу гэж би боддоо шүү дээ. Тэгэл цаг хугацааны л асуудал ах. Тэрээс шиндэг таг гэдэг нэг өдөр солигдоод яачдаг зүйл бол биш байх гэж боддоо. Тэгэхээр би зүгээр тэр ухагтхуунтай бол бас лав анжаасад ортоход санал нийлж байна тий. За тэгээд хэдүүлээ мэдээж энэ медиа чиглэлээр эксперт одоо сая мастер хүртэл Хонконгийн их сургуульд яг тийм одоо сэтгүүл зүгээр хамгаалсан. Тэгээд одоо яг энэ чиглэл одоо энэ уул уурхайн чиглэлийн одоо яг энэ тэр communication буюу харилцан холбооны одоо лидер гэх юм уу те манлал энэ position дээр нэлээд олон жил ажиллажлаа. За миний мэдхээр бол оюутлогоос хамгийн анх эхэлсэн гэж бодоод байгаа. Тэгээд анкер хийж байгаад оюутлогоор орсон. Тэгэхээр тэр нэгдүгээр тэр шийдэл яаж майнинг руу өсрөв. За тэгээд яагаад энэ хэсгээ бас хайчуу гэдэг тал дээр хаваалцаач. Тийм тэгэхээр карьераа өөрчлөх шийдвэрийг бол тийм хурдан гаргаагүй. Ерөнхийдөө бол бас 5 жил сэтгүүлчээр ажилласан төгснөөсөө хойш Монгол улс ажиллаж байхдаа хамт олонтойгоо маш олон үзэгчтэй хүмүүсээс талархал хүлээж олон шагнал урамшуулал авч ажиллаж байсан. Тэгээд мэдээж Монголын хамгийн том төсөл бол ойлгоход төсөл гадны хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгээд тэр том корпорацид орж өөрийгөө одоо corporate одоо үйл ажиллагаанд оролцож мэргэжилтний хувьд сайжрыг гэдэг тийм амбиц бол байсан л та. Тэгээд яг ажилд орсон түүх гэвэл Rio Tinto компаниас бол ажлын санал тавьсан. Тэгээд бас бодож байгаа шийдвэр гаргаад communication гэдэг одоо шинжлэх ухаан бизнесийн салбарт мэрэгшиж одоо энэгээр мэрэгшиж цаашаа ажиллая гэдэг тийм шийдвэр гаргаж орсон. За мэдээж сэтгүүл Монгол сэтгүүлч хийжсэн хүмүүс айгүй communication руу ордог, эсвэл маркетинг руу ордог. Гэхдээ тэр нь бас давуу талч байгаа, сул талч байгаа. Тэгээд сэтгүүлч хийжсэн communication хийж чадна гэсэн үг ерөөсөө биш. Энэ чинь нэлээд нарийн практик одоо шинжлэх ухаан. Тэгэхээр одоо мэрэгшил явж байна. Одоо хүртэл одоо яг хүмүүс бол туршлагатай болсон гэж хэлэх бах. Одоо хоёр том компанид communication-ийн ахлаад ажиллах юм боломж олдлоо. Гэхдээ өөрийгөө бол би суралцж байна л гэж боддог. Тэгэхээр нөгөө curiosity буюу шинэ юм сурах, дандаа миний мэдэхгүй юм байгаа, энийг өөрөөр хийх аргачлал байгаа гэж бодож явахгүй бол ажилласаа таашаалахгүй. Өглөө босоод ажилдаа явхад ч нэг тийм гоё байхгүй. Тэр тусмаа залуучуудтай ажиллах шаардлага гарч байна. Одоо сургууль төгсөж байгаа залуу үетэйгээ ажиллахад тэдний үнэт зүйл хаана вэ? Тэд нар ажлыг яаж хийж ийн гэдгийг нь жоохон ойлгож мөн тэднэрт ингэж хийвэл зүгээр байдин гэдэг туршлагаасаа хуваалцаж ажиллаад ажиллах нь илүү сонирхолтой. Тийм. Майнинг руу sorry. Тухайн үеийн шилжилтийг хийхэд хамгийн том одоо энэ чинь бүр нэг нь болохоор entertainment салбартай, нөгөөх нь ингээ уулуурхайн салбар. Энэ шилжилтийг хийхэд хамгийн том шокны юмнууд нь өөрчлөлттэй өөр юмнууд ч гэх юм одоо яг гайхахаар юмнууд нь юу байсан бэ? Хамгийн анх энэ шилжилтийг хийхэд энэ нөгөө одоо юу гэдэг хүн намд илсэх бол одоо нэг удаа хийдэг ажил гэдэг хүмүүс ярьдаг. Яагаад тэгэхээр энэ ч үзэл бодлын сонголт хийж штэ. Тэгэхээс ороод гараад ээж болохгүй те. Болох л бахалтай. Гэхдээ нэг тийм сайхан зүйл бол биш те. Тэрэн шиг сэтгүүлч хийж байгаад хүн өөр ажил хийхээр эргээд сэтгүүлч хийхэд айгүй хэцүү болдог. Яагаад тэгэхээр сэтгүүлчийн ажил чи олон нийтийн ихтгэл дээр бас арчлын хэвлэл мэдээлэл чөлөө төвлөж арчлын нэг 4 тулгуурын нэг. Тэгэхээр ийм нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн ажил хийж байгаад одоо хувийн байгууллагад ажиллана гэдэг бол ашигын төлөөч гэдэг юм уу те. Тухайн байгууллагын зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа болохоор тэр нь нөгөө өөрөө өөртөөгөө эвлэрэхэд бол нэлээд хугацаа орсон. Мэдээч хэрэг хүн болгоно нөгөө
одоо ном унших гэж төрсөн. Гэхдээ амьдралын ирэхээр ажил хийж ин да гэдэг шиг Монголд хамгийн том салбар нь уул уурхай эрдэс баялагын салбар байгаа. Манай эдийн засгийн гол ноён нуруу одоо богоноор бол локомотивын бол эрдэс баялагын салбар байгаа. Тэгэхээр энэ салбарт ажиллаад үнцэн бүтээгээд өөрөө тэндээсээ бас одоо дэлхийн хэмжээний одоо өрсөлдөхүйц цалин хөлс урамшуулал аваад ажиллах бол мэдээж хэрэг таашаалтай. Нөгөө талаараа сэтгүүл зүүн салбарт буюу телевизийн салбарт ажиллаж байхад бол илүү чөлөөтэй өөртөө ингээд агуулгын хувьд бол ямар ч цензургүй ингээд ажиллах боломжтой. Corporate нөхцөлд бол байгууллагынхаа соёл, за явж ирсэн дүрм журам, compliance те. За мөн одоо танаа stakeholder буюу харилцагч талууд, орон нутгийнхан, байгаль орчныхон юу ямар хүлээлттэй байна гэдэг тэрэнд хурж ажиллана гэдэг. Жишээл өөр зорилтууд ороод ирнэ л те. Тэгэхээр уул уурхайн салбар өөр ингэсэн хариуцлагатай уул уурхайн кодтой. Тэр нь Монголынх байна, олон улсынх байна. За тэрэндээ хүрэхийн тулд ямар байх хэвтэй, хүний эрхийн үзүүлэлтүүд, хөдөлмөрийн харилцааг яаж сайн хангах хэвтэй ингээд. Тэгэхээр олон параметрт баригдаж ажиллана. Тэгээд тэр дундаас креатив зүйл гаргаж олон нийтийн санаа бодлыг өөрчлөх, хүлээн зөвшөөрөгдөг. Уул уурхайн салбар бол ер нь харилцагдахгүй юм шиг байна. Энийг бид нэр ойлгох хэрэгтэй. Ганцхан монголчууд уул усаа бохирдуулж ин газар ухаж ин гэдэг дургуцаад байгаа юм шиг дэлхийд даяар л олборлох салбарын тулгамддаг асуудал. Гэхдээ уул уурхайн салбар хүлээн зөвшөөрөгдөх бол боломж байгаа. Одоо жишээлбэл Ороно гэдэг одоо миний ажиллаж байгаа компани Канадын үйл ажиллагаа орон нутгийн санаа бодлын судалгааг үзэхэд тэнд ураны уурхайг явуулахад 80% дэмжлэгтэй байх жишээтэй. Гэтэл тэнд ганцхан уурхай байхгүй, Cameco гэж байгаа, BHP байгаа. Тэгэхээр олон компаниуд одоо нэг илүү Канадын анслагдсан газар нутгийн уугуул иргэдтэй цуг хамтраад тэнд ингээд ажиллаа явуулаад. Тэгэхэд хүлээн зөвшөөрөгдөл нь 1 жилийн дотор ирээгүй. Тэр чинь олон жил явж ирсэн. Аав нь ажилтдаг, хүүхэд нь ажилтдаг. Тийм Монголд ч гэсэн уул уурхайн салбар маань 100 жил болж байгаа. Эрдэнэт үйлдвэрт аав нь инженер байсан. Одоо хүүхэд нь ажиллаж байгаа Багнуур гэдэг энэ том уурхаанууд байна шүү дээ, тийм. Тэгэхээр тэнд бол уул уурхайн хүлээн зөвшөөрөгдөл хамаагүй өндөр. Тэгэхээр энэ чинь олон жилийн үйл ажиллагаатай бас цуг ирдэг юм шиг. Сая яг энийг цаашаа үргэлжлүүлээд асуу гэж бодож байсан. Угаасаа уул уурхайн салбар чинь мэдээж уул уурхаар ингээ орчлоо тийм. Тэнгүүд уул уурхайн салбар чинь өөрөө яг энэ олон стейкхолдерын юм дээр байж идэг юм сектор тийм. За геополитикийн асуудал байна. Нэгдүгээр хоёрдугаар компани өөртөө бас олон нийтэд ингэж харьцмаар байна гэдэг зорилттой тийм. Тэнгүүд дахиад одоо communication олон нийтийн итгэлээр тулгуурласан яг ажил хийж байгаа өөрөө ч ажил хийж байна тийм. Тэгэхээр энэ гурыг ингээд ер нь Монголын хувьд ямаршгүй байдлаар ажиллах хэрэгтэй юм бэ уул уурхай хувьд? Ямаргүй байдлаар ажиллаж ирвэ гэдэг дээр хуваалцаач. Одоо жишээлбэл хамгийн оюутлогоогоос л эхлэе л да тийм. Тийм оюутлогоо компани яг нөгөө доктортой хөгжлийн хийж байгаа ажлуудыг бол би энд давтах хэрэггүй хүмүүс маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж идэг. Тэндээс нь олон харилцагч талууд нь бол ингээд үр шимийг хүртээд хамтдаа хийж бүтээгээд явж байгаа зүйлүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хариуцлагатай уул уурхай тогтохын тулд бол мэдээж хэрэг яг чиний хэлсэн шиг олон оролцогч талуудын ойлголцол, за тэдний хүлцэх хэмжээ тэрийг аягүй сайн ярилцсан. За мөн дээрээс нь орон нутгийн удирдлагуудтайгаа болон төрийн байгууллагуудын тавьж байгаа шаардлаганд хүрж одоо ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг манад бол одоо Монгол улсад хууль эрх зүйн орчин бол хоцрогдсон юм аягүй их байгаа. Тийм тэгэхээр бид нэр ашигт малтмлын хуулиа өөрчлөх гээд одоо явж байна те. Аягүй олон удаа энэ орлого явж байгаа. Бид нэр орчин үеийн болохгүй бол бид нэр нэгдүгээр компаниудаа өндөр шаардлага тавьж чадахгүй, хоёрдугаарт орон нутгийн иргэдийн хүлээлтэнд уул уурхайн салбар хүрэхгүй. За гуравдугаарт бол ийм хариуцлагагүй уул уурхайг ийм гааруулах ийм аюултай ийм нөхцөл байдлууд байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийгдэх те. Тэнд хөдөлмөрийн мужлог гаргах ч гэдэг юм уу. Одоо бүр ноцтой байгаль орчны асуудал гарах ийм үүд хаалгыг энэ хуулиуд нээж өгч байгаа. Тэгэхээр бид кодо буюу mining code гэж нэрлэдэг одоо энэ ашигт малтмлын хуулиу шинжлэх зайлшгүй шаардлагатай гэж хардаг. Яагаад тэгэхээр Монгол улс бол уул уурхайн улс, бид нарыг дэлхийд харж байгаа. За манайх руу бас хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байдаг байх. Тэгэхээр энд илүү их хөрөнгө оруулалт татаж илүү олон ажлын байр үүсгэж бид нар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бол бид нар эхлээд тоглоомын дүрмээ сайжруулах шаардлага байгаа. Үндэс суурь нэгаад байна тийм. Гэхдээ компаниуд одоо за шаардлагын юм чин за орон нутгийн иргэдийг ажилд авахд одоо юу гэдэг
хөрөнгө оруулалтын гэрээгээр чи 5% хангасан байлаа гэж бодъё. Тэгэхэд жишээлбэл манай компанийн хувьд бол бид нэр 5% хангах бол бидний эзэт зорилт биш. Бадрахын ярьж байна. Тий. Бид нэр аль болох орон нутгаасаа Дорногов аймаг, Улаанбаатар, Сум, Зүүн Баян энэ орон нутгаасаа илүү олон ажилтан авах сонирхолтой. Тэгэхээр тэрний төлөө илүү одоо амбицтай зорилт тавиад тэрэндээ хүрэх гэж баг хамт олноо шахаж ажиллаулна гэсэн. Тэгэхээр орон нутгийн иргэд маань одоо зарим нь мэрэгшээгүй бэлэн болоогүй байсан ч бид нэр одоо ажилд авч сургаж тий. Тэгэхээр боломжуудыг илүү нээж өгнө. Ягаад тэгэхээр ингэснээрээ манай нийгмийн лиценз улам бат бих болно гэсэн үг. Тийм. Дээрээс нь бид нэр хүн холоос зөөнө гэдэг чинь одоо альва нэгэн одоо бүтээгдэхүүн хүн холоос зөөнө гэдэг чинь эдийн засгийн хувьд хүн замдаа яадарна, эрсдэл гарна, манай зам тээврийн ослол ямар үлээ тий. Гэхэд гэтэл бид нэр Дорногов аймагаас ажиллах хүчнийхээ тодорхой үгийг бүрдүүлэх юм бол тэр хүмүүс ажил гэр нь ойрхон. Бид нар ч гэсэн хүүхдийнхээ сургуультай ойрхон ажиллахыг тий ажил гэрийн хооронд амархан зорчихыг хүн болгон л хүсэж шүү дээ тий. Тэгэхээр ингээд иймэрхүү байдлаар л зорилт тавьж байгаа. Тэгэхээр хуулийн заалтанд хүрэх бол ер нь бол эхний одоо мэдээж хангах хэрэгтэй. Гэхдээ эрс баялагын салбар илүү ойлгогдож хүлээн зөвшөөрөгдөхийн тулд агсан төвчний ажиллах хэрэгтэй. Одоо хэдүүлээ угаасаа тэр сэдврөө ингээд угаасаа орно. Гэхдээ одоо тэр оюутлогод та 8 жил. Би оюутлогод 2018 оноос 23 оны хооронд ажилласан. 5 жил тийм. Одоо public perception гэдэг байгаа шүү дээ. Олон нийтийн хүлээлт. Тэр маань хэр өөрчлөгдсөн бэ? Таныг ажиллаж явах одоо явц тий. Тэгээд нэг одоо зүгээр бодож байгаа юм одоо жишээлбэл тухайн орон нутгийн хүмүүс бас нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй, боловсралтай одоо тэр уул уурхайн чиглэлээр мэдээлэлтэй байж иж дүгнэн шүү дээ тий. Тэрнээс биш юу ч ямар ч мэдээлэлгүй байх тохиолдолд бол газар ухах чинь, газар сөнөх чинь л гэж бодно тий. Тэгэхээр энэ perception-ыг ингээд бас өсгөж иж нөгөө нэг гурван тал чинь дахиж уулзах хэрэгтэй болдгоо гэж асуух чам. Тэгээд тэр оюутлогоо дээр бас таныг ажиллаж байгаа явцад ямар ч их өөрчлөлтүүд, perception өөрчлөлтүүд гарч ирсэн үү? Коммуникацийн асуудал дээр ямар бүр хуучин болохоор одоо Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирал Улуурхан сайдаар ажиллаж байсан. Яндон захирал хуваалцаж байсан л та. Хуучин социализмын үед бол ингээд төрийн геологийн алба очихоор орон нутгийнхаа их баяртай хүлээж авдаг байсан гэсэн. Яагаад тэгэхээр ажлын байр нэгтгэж чинь манай аймагт суманд ингээд тий ажил нэмэгдэх юм байна гэд. Одоо болохоор бид бүхэн одоо хариуцлагагүй Улуурхан одоо үр дагавраарч гэх юм уу за буруу ташаа мэдээлэл сошиал медиагаар ингээд илүү хэрчээ аваад явснаас болоод суур мэдлэг мэдээлэл муутагаас болоод Улуурхан хүлээн зөвшөөрөгдөл янз бүрийн л мөчлөгтэй баг шиг байна. Тэгэнгүүт оюутлогод ажиллаж байгаад бол мэдээч хэрэг одоо байнгын хэмжиж явна. Нийгмийн төслүүд хүмүүст хүрж гин үү? За олон нийтийн санаа бодол тэрэндээ нөгөөстэй тэр олон нийтийн санаа бодол гэдгийг бүр наривчлаад манай ажиллагчид юу гэж хүлээж авч байна. За бид нартэй хамгийн ойрхон байгаа Хамбогд сумынхан маань болон бусад сумынхан маань юу гэж хүлээж, Өмнө Говь аймгийнхан юу гэж хүлээж авч байгааг баян хэмжиж ажиллаа хийж явдаг байсан. Одоо ажиллаж байгаа компани дээр ч гэсэн адилхан. Тэгжиж нөгөө хэмжиж чадчихж нөгөө асуудлаа тодорхойлно гэдэг чинь асуудлын 50% гэдэг үлээ тэ. Тэгэхээр энэ сайн коммуникац нийгмийн хариуцлагын төслүүдээр болон доктортой хөгжлийн бодлогуудаар л орон нутгатайгаа ойлголцсон юм байна. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоосоор ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Саяны яг энэ оюутлогоо одоо нэг харах өнцөг гэж ярьж байгаа Гокийг бас ярьж байна. Энд дэр би яг өөрөөс нь яг тэнд ажиллаж байсан үнэ тасуу. Гок оюутлогоо хоёрыг яг ингээд тавил. Нэг ялгаагүй тийм. Хийдэж байгаа үйл ажиллагааны хувьд нэг ялгаагүй. Чиглэлийн хувьд гэж байна. Тэгээд гадны хөрөнгө оруулалттай хоёлаа. Нэг нь Орос, нэг нь одоо Канада гээд юу аа тийм Австрали. Тэнгүүд Англи, Австрали. Тийм Англи, Австрали тийм. Тэнгүүд яагаад миний зүгээр харж байгаа ингээд Гок дээр юм яригддгүү тийм. Ер нь нээх ингэж одоо тэр аваа маслог ч юм тийм ерөөсө болдог. Нөгөө талдаа оюутлогоо дээр болохоор ингээд байнгын улс төрийн сэдв болоо яваад. Яг ингээд одоо нэрийг нь хаагаад тавих юм бол миний харж байгаа оюутлогоо аюулгүй ажиллагаа стандарт олон улсын журмыг мөрдөх Монголын хуулийг хөндлөхтөр хүртэл хамаагүй сайн байдаг. Тэгсэн мөртлөө гадны харах өнцөг дээр оюутлогоо ингээд
илүү одоо хэцүү яваад байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр яг энэ дээр та хэд маань биш яг өөрийнх нь хувьд ер нь юу гэж боддог вэ? Яг нөгөө цаглбарын хувьд бол Эрдэнэт ойдлогоо гэдэг хоёр Монголын том уул уурхайн компани, урд газар гэх юм уу те. Бизнесийн загварын хувьд шал өөр. Нэг нь бол социализмын үед байгуулагдсан, хажуудаа хоттой одоо ийм одоо социалист хуучин зөвлөлтийн ийм загварууд бол ер нь дэлхийд даяар байхгүй болсон. Тэгээ ягаад тэгэхээр суурьшлийн бүсийг уул уурхайн компани, урд газар түшиглэж байгуулахаар дараа нь тэр төсөл дуусгаар яг бүх юм цаг хугацаатай. Урд дуусгаар тэрийг ямар эдийн засаг авч явах вэ? Манад бол одоо хуучин уул уурхай дээр түшиглж явж исэн суурьшлийн бүсүүд байна шүү дээ. Налаах байна. Багнуур байна. Тийм бирх байна гэдэг. Тэгэхээр борон дөр гэдээ байна. Тэгэхээр энэ тийм сайн загвар гэж одоо биш гэдэг нь бол нотлогдсон. Хоёр компанийн хувьд харьцуулахад бол нөгөө бас мөчлөгийн хувьд, наслахын хувьд өөр. За мөн эзэмшлийн хувь шал өөр. Нэг нь төрийн өмчт, нэг нь хувийн өмчттэй, хувийн компани байгаа. Тэгэхээр тэргээрээ л ялгаатай болов. Мэдээж хэрэг зүгээр алим оранж хоёр шиг нөгөө юмыг жишж болохгүй. Ягаад тэгэхээр орд газрын нөөц нь өөр, олборлож байгаа арга нь бас өөр. Нэг нь гүний уурхаатай, нэг нь илүү уурхаагаараа явж байгаа. Хэрэгжилж байгаа техникүүд нь өөр, хүний нөөц менежментийн арга барилууд өөр. Мэдээ зөвхөн хүлээн зөвшөөрөгдлийн хувьд таны асууж байгаа дээр бол нэг нь аюул олон жил ажилласан. Тэгээд Монгол улсыг бас одоо манай одоо настай хүмүүс ярьдэн штэ бидний хамгийн том одоо уурхаануудын нэг байсан болохоор олон жилийн туршид бол эдийн засгийн бас гол хүчин зүтгүүр байсаар ирсэн. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөл ямар байх нь тодорхой тий. Ойдлогоо бол бас ажил нь эхлээд 12, 13 онд илүү уурхай эхлээд сая 23 онд гүний уурхай эхлээд ингээ явж байгаа болохоор энэ 100 жил ажиллах уурхай. Тэгэхээр ойлголцол сайжрах болов гэж л найддаг шүү дээ. Ягаад тэгэхээр бидэнд айл нь хэрэгтэй. Хариуцлагатай энэ хоёр уурхайг ажилуулах хэрэгтэй. Мөн дээрэс нь бид бүхэн энэгээр дараагийн төслүүдэд санхүүжүүлэх хэрэгтэй. Монгол зис дэлхийд даяар одоо үн сайн байна, ховордож байна. Дэлхийн ертөнцийн хорт гаргаж байгаа одоо энэ байгаль орчныг болон хүмүүст аюул хохирол учруулж байгаа энэ нүүрс хүчлийн хийг бууруулахад зис бол гол одоо металлуудын нэг. Тэгэхээр бид нэр тэрийг өгч чадна те. Дэлхийд бид нэр юу өгч чадах юм гэдэг асуулт тахгүй. Одоогийн байдлаар бол бид нэр түүхийд л өгж байна. Тэгэхээр тэгж л бид нэр үнцийг бүтээж штэ. Тийм. Тэгэхээр дараагийн одоо мэдлэг суурьсан эдийн засаг гэдэг юм уу, Монгол улс аялал жуулчлал нь байд юм уу, газар тариалал нь байд юм уу, тэрийг олоход бид нэр уул уурхайн суурьараа л дараагийн шатндаа хүрнэ гэж боддог тийм. Perception яриад сая харах үнцэг ярьж байгаа дээр дахиад нэг юм оюутлогоо одоо өөрийнх нь харж байгаагаар бас хүмүүс нийгмийн харж байгаагаар хамгийн буруу ойлголт юу гэдэг вэ? Яг өөрийнх нь хувьд одоо ингээд зөндөл мэдээгээр гарч байгаа тэр нөгөө одоо хувь мөв гээл одоо баян гэрэмэр тэднийг ингээд холдуулж улс төрийн юмнуудыг ингээд холдуулаад яг энэ уурхай гэдгээр нь аваад үзэхэд өөрийнх нь хувьд нийгэмд ингээд ойлгочоосоо гэдэг нэг юм буруу ойлголт юм юу байсан бол зөндөө олон сэдв байна дөө. Тийм. Тэгээд ойдлогоо хамт олон маань одоо бас тэрэн дээр зөндөх ажиллаж ах шиг байна. Тийм. Тэгэхээр би нөгөө одоо цугтаа уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлд суудаг хуучин ажиллаж исэн хамт олонныхаа ажлыг бас ингээд дүгнээд яриад байх нь бас зохимжгүй болов. Тэгээд сая сарын өмнө ойдлогоодоо иргэд зочлох боломж олцсон. Манай Бадрах энержи компани удирдлагууд маань Хамбогдын хөгжил за мөн ойдлогоо ил далд уурхайтай бас танилцаад ирлээ. Тэгэхээр 2 жилийн дараа очиход бүх юм бас нэг бодлын хിവэрээ нэг бодлын төрч байнга өөрчлөгдөж идэг, шинжлэгдэж идэг те. Олон мянган уурхайчтай газар болохоор нэг өөр төрлийн эрчим хүч мэдэгддэг. Тэрийг бас эргээд мэдрээд уурхайчтайгаа суугаад уурхайн холны газар хоолоо идээд тийм хуучин ажиллаар ороод гарах сайхан байдаг шүү дээ. Хуучин хамт олонтой уулзах. Тийм. Тэгэхээр хамгийн хүмүүсийн буруу ойлгодог юм гэвэл яг уу тэгэл миний бодлоор бол энэ эзэмшлийн асуудал эхнээсээ манай хуулиндаа нийцүүлж хийсэн энийг эргэж харах хэрэгтэй гэж би боддог. Тэгээ хувийн компани бол хувийн компаниар нь ажилуулах. За тэгээд авах роялтигаа авах те. Тийм тэгэхгүй цуг бизнес хийх гэж байгаа юм шиг эсвэл цуг бизнес хийх гэчээд чи бүх эрслээд даа гэдэг. Тэгээ би нэг мөнгө зээлээд ирэнгүү чи наа чаа өндөр хүүтэй биш те чи гэдэм үү. Иймэрхүү маргаанууд харагдаад. Тэгэхээр би
Төр буруу ярьж гин, Rio Tinto зөв ярьж гин гэж байр суурь илэрхийлмээргүй байна. Тийм, цуг бизнес их хэцүү. Тийм. Амархан байсан бол одоо энэ дэлхийн том корпорациуд тийм бүгдээрээ л бизнесийн түүх ер нь сонирхдаг бол сонирхолтой номнууд уншихаар ер нь бас тийм тэр зам Монгол урхан салбар циклтэй. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрсэн үед хоёлаа яах вэ? Өндөр байгаа үед хоёлаа яах вэ? Аль нь өөр ингэсэн өрмөц сорилтуудтай. Нөгөө сайн явахад нөхрийн чанар танигдна гэдэг шиг тийм. Тэнгүүд яг тийм асуу мэдээж оюутлага та саяас хэлчлээ тий. Уран гэдэг асуудал угаасаа одоо яригдчихэж байгаа тий. Тэгэхээр энэний талаар паблик одоо тэр нийтийн ойлголт хэрэг зөрүүтэй байдаг юм байна. Тэрийг яаж өөрчилж байгаа вэ тий. Чи асуултаа урааныг асуудал гэж тодорхойлж байгаагаас л эхэлнэ. Уран ч байгалийн баялаг тийм commodity яг нэг юм байгаа тийм. Яг чи мэгсний үнтэй ярьсан гэж өөр байна. Асуудал биш үү те. Дэлхийн айгүй олон орон гаргаал тэргээрээ хор тавдар имжлээл цахилгаан станцуудаа гаргаал цэвэр эрчим хүч гаргаал цэвэр эрчим хүчний шилжилтэнд одоо дэлхийн олон том улс нөлөөлөл явж байна. Казахстан гэдэг улсын жишээ байна. Бид нартай яг адилхан эхэлж исэн хайгуулна. Тэгээ одоо бол түүхий уран гаргаж байгаараа Казахстан дэлхийд номер 1 баг 25% гаргаж байна уу Казатомпром гэдэг те компани. Тэгэхээр цүмийн цахилгаан станц барина гэж сая олон нийтийн санал суулгаа явууллаа. Тийм тэгээд Монгол улсад одоо Казак зоолон байдаг тий бидний нэг хэсэг. Тэгээ бид нартай яг адилхан одоо бидний ахын дүүс бол дэлхийн эрчим хүчний циклийн том тоглогч болж байна. Зүгээр энгийн жишээл яриа. Шенгений виз одоо Казакийн иргэд бол маш хөнгөвчлсөн нөхцлөөр богино хугацаанд хямдралтайгаар авдаг болж байна. Энэ бол Европын холбоотой одоо стратегийн түншлэлээ сайжруулж байгаа хэрэг. Яа тэгэхээр Казахстан дэлхийд хэрэгтэй юм байна. Тэрийг ойлгомжтой дүрмээр нийлүүлж байна. Тэгээд зах зээлийн лидер болж чадчихээн. Тэгснээрээ ард иргэдэд нь маш том боломжууд олдчихээн. Эргээд биднэрт болохоор ямар визний нөхцөл тулгагдж байгаа үлээ. Та би энд хэлэх ямар шаардлагагүй те. Тэгэхээр инхээр бид нар ингээд бас алдагдаж буй боломжуудаа бодох асуудал. Миний хувьд бол Монгол улсад ураны нөөц олон жилийн хайгуулын үр дүнд олдоод хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад одоо дараагийн бас энэ гадны хөрөнгө оруулалтад том төсөл дээр ажиллах боломж олцсонд баяртай байдаг. Тэгэхээр манай хамт олон бол энэ жилээс эхлээд барилгын ажилдаа ороод төслийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэл явж байна да одоо. Бүр өмнө нь Монголд ер нь ураны чиглэлээр ямар ч тийм хайгуул хийгдэж байгаагүй юм байна тийм. Социализмын үед хийгдсэн баха. Манайд бол ураны лицензүүд бас байт юм л Монгол улс бол тий. Яг одоогоор тогтоогдсон байгаа нөөц нь бол дэлхийн нөөцийн 2-4 байгаа мó. Тий. Тэгэхээр тэрийг яг олборлох боломжтой юу үгүй юу гэдэг энэ нөөц чинь бас бүх юмыг илэрхийлэхгүй шүү дээ тий. Тий. Тэгэхээр тэгээд энэ олон нийтийн ойлголт айгүй муу байсан юм шиг надад зүгээр санагдсан. Би ч өөрөө ураны талаар мэдэхгүй л дээ. Нэг хитэн кино л үзснүүхээс биш. Гэхдээ яг зүгээр уншиж судалж яхад бол энэ цэвэр эрчим хүч гэдгээр бол уран ялцж байхгүй байх ёстой зүйл юм байлээ. Тэгэхээр энэ талаар манайхан яагаад ийм гэж зүгээр л ойлголт муутай байна л да. Тэгэхээр яг энэ сая баг тайлбарлалтгүй хэлчих шиг л бодлоо уран бол энэ цэвэр эрчим хүч юм а тий. Олон үүд хаалгыг нээж өгдөг. Тэгэхээр бид нар өөрсдөө ч эрчим хүчний ямар асуудалтай байгаа лээ тий. Тэгэхээр тэн дээр бас түлхэж болох байц төсөл гэж би харддаг юм. Энэ дотоодын хүмүүсийн яг яаж хүлээж авч байгаа гэдгийг ярихаас өмнө олон улсад одоо яаж хүлээж авч байгаа вэ гэдгийг зүгээр энэ компанид ажилд орохоос өмнө өөрөө тодорхой хэмжээнд судалж үзээд бас өнгөрсөн намар Парист дэлхийн цүмийн эрчим хүчний том экспо болд юм байлээ. 2 жил болгоно нэг Парист болдог. Тэнд суугаад ингээд Орос, Хятад, бусад Энтхэг, Америк, Канада гэдэг энэ бусад уран олборлож байгаа улсын технологи танилцуулж байгаа компаниудтай уулзаад явж байхад бол мэдээж дэлхий дээр одоо томоохон гарсан ославруудын араас бол ногоон үзэлтнүүдийн тэмцлэрч гэдэг юм уу Герман улс байна, жишээлбэл Япон байна тий. Атомын цахилгаан станцуудаа ингэж хэсэгчилж унтраах юм бодлого хийсэн. За дараа нь юу болсон бэ гэхээр Украинад гараад Европ улс эрчим хүчний хямралд ороод Герман улс бол одоо шууд одоо 180 градус бодлогоо эргүүлсэн гэх юм уу да тий. Эргээд цөм эрчим хүчээ хасаах. За зарим улсуудын Словен, Франц гэдэг юм одоо нийт эрчим хүчнийхаа 50-60% бол цөм эрчим хүчээр хангаж байна. За энэ олон ослууд болон одоо энэ одоо ногоон үзлээс одоо
цацрагаас айсан одоо хүмүүс айдсандаа хөтлөгдөж энэ үүссэн иргэдийн хөдөлгөөнүүдээс болоод цөмийн эрчим хүчний салбар бол нэлээд тийм нийгмийн одоо харах хандлага нь бол нэлээд сөрөг болж ирсэн байна. За сүүлийн хэдэн жил юу болж байна гэхээр хамгийн сүүл Бразилд болсон COP дээр болохоор 24 орн нийлээд пакт байгуулад цөмийн эрчим хүчний энэ циклийн хамтын ажиллагаагаа эргэж сэргээгээд за Солонгос бүх реакторуудаа эргэж асааж байна те. Хятад одоо дараагийн 5 жил хитийг асаах юм те. Тэгэхээр эргээд одоо энэ миний сонсч байсан подкастн дээр нөө Uranium Nuclear салбарын подкастн дээр Дэлхийн банк болон хөгжлийн банкнууд энэ салбарт санхүүжилт олохгүйсэн чинь одоо энэ төслүүдийг харж эхэлсэн. Яагаад тэгэхээр 2 тэрбум хүнийг бид нэр яаж эрчим хүчтэй болгох вэ гэдэг том асуудал. Дэлхийд дээр. Саб-Сахарын Африка тий. За дээрэс нь одоо Бангладеш ч гэдэг юм уу одоо энэ улсуудыг хүнийг эрчим хүчээр хангахгүйгээр бид нэр хүний амьдралыг өөрчилж чадахгүй. Энэ хүмүүсийг тогтвортой цэвэр эрчим хүчээр хангахад цөмийн эрчим хүч гол хүчин зүйл нөлөөлөх юм байна гэдгийг хөгжлийн эдийн засагчид оож тогтоогоод бүх улс ороо одоо бас эргээд одоо уралдаан эхэлж байна гэх юм уу те. За тэгэнгүүт энэ ч өөрөө өрмөц салбар болохоор түлшээ хаанаас авах вэ? Хэн түлшийг нийлүүлэх вэ? Түүхий. За дараа нь хэн баяжуулах вэ? Тэ аюулгүй баяжуулах вэ? За дараа нь энэ нөгөө нэг цөмийн циклд буюу одоо хэн хэрэгэлсэн түлшийг авах вэ? Дахиж сэргээх вэ? Recycle хийх вэ гэдэг. Энэ бүх асуултанд бол ингээд холбоогоор ингээд хамтраад ажиллаад эхэлж байгаа юм бэл. Тэгэхээр бид Казахстанаас хоцорсон явж байна. Гэхдээ зөв цаг үе дээрээ зөв юм хийгээ явж байна гэсэн үг. Тийм. Дотоодод бол мэдээж хэрэг ойлголцол илүү нэмэгдүүлэх, илүү их тайлбарлах, илүү их мэдээлэл одоо мэдлэг түгээх шаардлага бол байгаа тийм. Энэ тал дээр таад маань юм ер нь яг CSR юм одоо нийгмийн хариуцлагын харилцааныхаа стратегийг энд явуулж ярьж болохгүй баг. Гэхдээ яг энэ чиглэлээр таад маань зүгээс одоо хийж эхэлж байгаа юмнууд байгаа юу? Миний зүгээр хараад байгаа саяных дээр өөрөө одоо би өөрөө яг цэнэд ашигладаг уурхай дээр ажиллаж исэн хүний хувьд манай монголчууд мэдлэг нь байхгүй байна л гэдгийг амар сайн харж байсан. Тэгээ сая яг би киноноос харсан гэж байна шүү дээ тий. Яг ингээд манай ард иргэд ч юм уу яг ингээд яваад үзэхээр дээр үеийн кинон дээр харсан цэнэд гэдэг нэг юм бодол ч юм уу тий. Тэр бодлороо шууд ингээд бодоод байдаг. Тэгвэл энэ дээр одоо та хэд маань яг юм бүр том хэмжээний одоо бодлого ч юм уу одоо үйл ажиллагаа кампанит ажил ч юм уу хийх гэж байгаа юм байгаа болоо. Одоогийн байдлаар бол мэдээж хэрэг нуугадах юм ерөөсөө байхгүй л тийм ерөөсөө хийж байгаа бүх юм ил болохоор их сургуулиудтайгаа хамтарч ажиллаж яг энэ уусган олборлох гэдэг шинэ технологиг залуу инженерүүдэд болон одоо залуу төгсөгчдөд хүргэх бол семинаруудыг бол байнга зохион байгуулж байна. Тэгэхээр Шүтис, МУИС, Сайн Шандын политехник өмнө коллежтэйгээ нийлээд ажиллаж байгаа. За энэ зөвхөн маад ажиллах гэхээсээ илүү бас цаашид өөр энэ чиглэлийн химийн тий одоо үйлдвэртэй ажиллах Монгол улс ч бас одоо газрын төсний үйлдвэр барьж байна. Тэр бол ерөөсөн асар том химийн төсөл. Тий. Манайх ч гэсэн ер нь ингээд бодод үзэхээр ураны олборлож байгаа чинь бас химийн төсөл гэж нэрлэж болохоор. Тийм. Тэгэхээр инженерүүд хэрэгтэй. Тийм. Тэгэхээр мэдээж хэрэг шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх гэдэг бол нэг компани хийдэг ажил биш. Бид нэр залуучуудынхаа одоо хүүхдүүд химийн бодис одоо хэр шинжлэх ухаан сэтгэлгээтэй болж өсөж чинь хим физикийн энэ хичээлийн лабораторийн чадварыг нэмэгдүүлэх бол ер нь бол манай улсын хувьд бол тулгымцсан асуудлуудын нэг. Тэгэхээр бид хэд бол одоо мэдээж хувийн хвшлүүлж чадах бүхнээ л хийн тийм саналуудыг хамтарч хийн. Энэ дээр одоо бид хэд ингээ гарч ирээд за ер нь улс төр төр ч гэсэн ярихад одоо зөв болоод эхэлсэн нэг юм нь уул орхойг бид нэр дэмжих хэрэгтэй гэдгийг гоё гişүүд нээлттэй ярьж чаддаг болчихлоо шүү дээ. Өмнө нь бол ингээл хотлоо гарч ирэл болохгүй гэчээд хойно ойлгоод байдаг хэрэгтэй. Тийм тэнгууд одоо төрийн зүгээс та харж байгаа яг төрийн бодлогын хувьд яг юу хийж байгаа вэ? Яг ингээл уул орхойг дэмжинэ гэж байгаа. Сая та хэдийн маань ярьж байгаа бол их сургуулийн хэмжээнд инженерүүд гэхээр арай нөгөө угаасаа тэр мэдлэгийг авах байгаа ниш маркет болох гэдэг юм л да. Тэнгууд одоо жишээлбэл яг гол энэ дээр асуудал үүсгэж байгаа хүмүүс маань бол инженер биш одоо шал өөр мэрэгжлийн хүн. Тэгэхээр энийг шал өөр мэрэгжлийн хүн мэдлэг нь байхгүй болохоор одоо айгаад байгаа ч юм уу тийм бол байгаа шүү дээ тий. Тэр төрийн зүгээс яг энэ дээр одоо бүр 10 жилд нь заах хэрэгтэй юм уу? Эсвэл заах эсгүй юм уу? Яг яаж энэ одоо Канадын 80% одоо дэмжлэгтэй болох хэмжээнд очт юм бол төрийн мэдээж төрийн зүгээс бол
уул уурхайг дэмжинэ гэхээр одоо бас хит ерөн хилцсэн болж байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжих нь зөв бах. Тэгэхээр түрүүн ярьжсэн одоо бид нэр дүрмээ тодорхой болгох. Тэгээд тэр яг дүрмээр тоглож байгаа хүмүүсийг бол ажлыг нь хийлгэх гэдэг ийм хоёр л дэмжлэг ерөнхийд нь харагддаг тий. Тэгэхээр яг ингээд гэж одоо хүнд ажлын заач болохгүй. Тийм мэдээж хэрэг нийлээд одоо альва уул уурхайг явуулахад орон нутгатайгаа хамтын гэрээ заавал хийх ёстой. Хамтын гэрээний дагуу боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр хамгийн бага одоо байгаль орчны нөлөөлөлтөөр үйл ажиллагаа явуулах ёстой. Тийм тэгэхээр тухайн байгаль орчныгоо ямраар нь хүлээж авсан аль болох тэрүүгээр нь хүлээж буцааж орон нутагт нь үлдээх нь бол ерөөс хамгийн том зорилго шүү дээ. Тэгэхээр уурхай хаалтын төлөвлөгөө хамгийн бага дараа нь тэнд хүн амьдарч болохоор тэнд байсан урмал ногоон хിവэрэ мал амтны нь эргээд тэндээ идэж шилдэг. Тэндээс нөлөөлөл бага авах байдлаар л хийх хэрэгтэй. Яг энэ сэдвэр хийж одоо манай зарим бас хүмүүс харахтаа Орона маань Монголд л орж ирээд байгаа юм шиг хараад байдаг. Яг та Орона маань тал дээр бас жоохон мэдээлэл өгөөч. Төхөөс яг үзэж байгаа хүмүүс маань уул уурхай биш хүмүүс байгаа. Тэгэхээр бизнес хүмүүс. Тэгэхээр Орона маань яг хэдэн улсад үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгээд эндээ үйл ажиллагаа явуулахдаа осол гаргасан тохиолдол байгаа юм уу те? Гэх мэт энэ яг энэ түүх талаас нь жоохон мэдээлэл өгвөл. Тийм, Орона группийн хувьд бол цөмийн одоо эрчим хүчний одоо энэ бүх шилжилтийн дийлэнхийг одоо хамаардаг Францын төрөмжт компани. За олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа тий. Узбекистан, Казахстан, Намиб гэдэг тэгээд Канада гэдэг Австралид хайгуул хийж байна, Монголд ч хайгуул хийж байна. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байна гэх. Тэгэхээр олон газар ажиллаж байгаа. Цөмийн эрчим хүч болон технологиор бол Франц улс бол мэдээж хэрэг дэлхийд бол нэлээд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тийм. Тэгэхээр альва одоо уул уурхайн компани манай Монгол улсад уул уурхайн салбар маань ингээ хөгжөөд тэр машин технологи оруулж ирж байгаа үед бол бид нэр гадны хөрөнгө оруулалтаа цуг өөр бас давхар ямар ноу хау хариуцлагатай уул уурхайн зарчмууд за шинэ технологи Монгол хүн рүү яаж хөрөнгө оруулалт хийж ийн гэдгийг бас харах хэрэгтэй байх л та. Тийм. Тэгэхээр би бол өнгөрсөн намар ажилд ороод Францад хуучин цөмийн одоо ураны уурхай ажиллаж исэн бүс нутгуудаар явж үзсэн. Тэгэхээр нөхөн сэргээлтийн талбаануудаар явж үзэхэд бол миний хувьд бол бас Европын хууль журам, чанга за компаниуд ч гэсэн тэрийг орон нутгатайгаа хамтраад нэлээд сайн биелүүлт юм билээ. Тэгэхээр 70-аад онд хаагдсан уурхай нөхөн сэргээлтийн ажил одоо хүртэл ингээд тэрний усын хэмжээл тий одоо өөрчлөлтүүдийн хэмжээ бодисныхын хэмжээг хараад байж байгаа байхгүй тэнд. Тэгэхээр сайентистууд ажиллаад байдаг. Тийм. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Nice. Яг бадрах энержигийн хувьд орон нутгатаа болон улсдаа мөнгөн дүнгээр хэмжигдэхгүйгээр өгч байгаа яг үр шим яг юу байгаа бол мөнгөн дүнгээр хэмжигдэх нь бол нөгөө хөрөнгө оруулалтын гэрээ болон орд ашиглах гэрээ бусад гэрээнүүд дээр бол заагаад өгсөн байна. Одоогор манайх бол ингээд 20 гаруй жил хайгуул геологийн компаниар ажиллаж байгаад одоо чи яг үйл ажиллагаа эхэлсэн компаниас сууж байгаа юм шиг одоо ойлгох шиг байна да тий. Мах чи одоо кампа барьж байгаа. Тийм тэгэхээр одоо бүх юм шинээр эхэлж гэн гэсэн үг. Тэгэхээр орон нутгаасаа замаа татна, цахилгаанаа татна, альва том төслийг хийхэд уурхачтай байрлах байраа байрна. За тэгээд нөгөө үйлдвэрээ байрна. За тэгээд уурхаагаа байрна гэдэг ийм дараалалаар ингээд ажил эхлээд явж байгаа. Тэгэхээр яг төслийнхоо уул уурхаан төсөл бол төслийнхоо шат бүр дээр мэдээж хэрэг нийгмийн хариуцлагын төслүүдэд орон нутгатайгаа яриад сан солилцоод явж идэг. Тэгэхээр Дорногов аймагтайгаа хамтын ажиллагааны гэрээ зурна. Улаанбаатарх сумтайгаа гурван талт. За мөн дээрэс нь бол энэ төслийг олон нийтэд ойлгомжтой хариуцлагатай ажиллах нөхцөл байдлыг хангах тийм олон нийтийн зөвлөл байгуулагдана. Тэгэхээр тэрийг бол бас манай хувь нийлүүлэгчид болон орон нутгаа санал болгосон хүмүүсээр ийм зөвлөл ажиллана гэх. Тэгэхээр дараа жилүүдээс бол айгүй тодорхой болох болов те. Одоогийн ээлжинд бол манайх хөрөнгө оруулалтын гэрэн дээр заасан байгаа мөнгөн дүнгээр илэрхийлж болох зүйл нь болохоор үйл ажиллагаа эхэлтэл бол одоо жилийн 300 мянган долларын орон нутгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. За үйл ажиллагаа эхэлснээс хойш бол жилийн 1 сая долларын орон нутгийн хөрөнгө оруулалт хийн гэдэг ийм юу тавьсан ба. Тэр нь бол мэдээж хэрэг хөрөнгө оруулалтын гэрэн дээр тавьж өгсөн шаардлага болохоос биш тэгээд зогсноо гэсэн үг бас биш тийм. Яг
би арай жоохон төрүүлээд асуусан юм байна. Миний би зүгээр одоо жишээлбэл яг харж байхад оюутлага Boro Gold буюу Centerra Gold тэгээд оюутлага Rio Tinto энэ төр манайхан ингээд хөрөнгө оруулалт өгөөгүй ч юм уу хөрөнгө оруулалт ихсэх ёстой гэж яриад байдаг. Гэхдээ зүгээр би яг өөрөө уул уурхайн салбарт байхад харсан юм нь манай Монголд олон улсын хэмжээний боловсон хүчин бэлдэж өгсөн байна гэдгийг харсан. Харж исэн. Тэгээ би бас яг одоо тэр тал дээр бас тэнгууд ялч нэрээ үйл ажиллагаа арай эхлэх байгаа болохоор бас тэрийг хэлэхэд зүн. Гэхдээ миний мэдж байгаагаар таад маань бодож байгаагаар нэлээд олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бах те. Манайх яг нийт үйл ажиллагаа эхлээд явхаараа бол 1600 ажилтан гэж байгаа. Яг үүнээс бол 800 үнэтэй ажилтан, 800 нь бол ханганы нийлүүлэгч компаниудын хамт олон оруулаад тооцож байгаа. Тэгэхээр яг хэмжээний хувьд бол бас 1000 гаруй ажилтнтай үйл ажиллагаа болно. Яг ингэснээрээ одоо жишээлбэл төрүүлж халахад Бадрах Energy орж ирснээрээ зөвхөн миний харж байгаагаар манай Монголд байгаа инженерүүд зүгээр номон дээр л урааныг судалсан тэрэн бүх юм харж байгаа. Тэгвэл яг энд ингээ Монголд орж ирснээрээ тэр хүмүүс бодиттой энэ туршлагыг авах боломж нэгдээд дараагийн урааны төслүүд Монголд орж ирэхин хаалгыг бас нээж өгч байгаа болоо тий. Тэр талаасаа бас их мундаг том давуу тал болоо гэж би зүгээр бас харж ирсэн. Тэгээ олон улс руу бас манай монголчууд үнэлэгдэх тэр боломж одоо өөрөө яг оюутлахад ажиллаж байсан хүний хувьд би зүгээр харахад эргэн тойрны мундаг боловсон шин манаас Rio Tinto руу ороод Австрали, Канад руу явж ингэж бүр одоо том мэдлэгээ сайжруулах боломж олгогдоод байна гэж харсан. Тэгэхээр энэ дээр бас Бадрах Energy дээр тиймэрхүү юмнууд яригдсан байгаа болов эсвэл би арай нэрээ бас яг тайлбар үсээгүй болох байх гэхдээ тийм манай жишээл Франц руу ингээ Францын Францад очиод ажиллах тэр боломж тэр мундаг очиод Монгол боловсон хүчин одоо талант гэж яриа гадагшаа хар ажил хийнэ гэдэг одоо бид бодгоо ойлгох хэрэгтэй болж байгаа юм шиг санагдаад байгаа тийм. Тэгээ энэний эхлэлүүд энд байгаад байгаа гэж би хараад байгаа байхгүй. Бадрах Energy гэж янгууд хүмүүс ингээл уран гэл ганцхан юм хараад мэдхгүй юмс айгаад байгаа юм шиг. Тэгээ тэр цаана тэр мундаг одоо 1600 хүнийг ажлын байртай тэгээ боловсон хүчин бүр олон улсын ураантай ажиллана гэдэг чинь тэгэл нэг хин дурын хүүхэд нь очиод хийчих юм биш. Тэгэхэд шууд одоо эргэн тойрныхоо сумаас хүмүүсийг аваад сургаад олон улсын юм мэрэгжлийн юм аль ч улсад очиод өөрийнхөө мэрэгчлэр ажиллах боломжтой тэр нөхцөлийг бий болгож байгаа нөрөө миний бодлоор бас их том давуу тал байх хэрэгтэй. Тийм манай инженер геологуудаас бол Парисын уул уурхайн сургуульд одоо 2 хүн суралцж байгаа. Тийм Казахстанд бол одоо Катко гэдэг уурхаад бол бид нар мэрэгчлэнүүд байнга одоо ээлжилж солилцдог. Тэгэхээр тэнд 20 жил ажилласан уурхаачид наашаа ирж бас бид бүхэнд сурсан зүйлсээ хуваалцаж байна. Манай хүмүүс тийшээ очиж бас үйл ажиллагааны эхэлсэн уурхаагаас туршлага судалж байна. Тийм тэгэхээр явандаа бол энэ боломжууд бол Ороно Mining компани маань хажуудаа Mining College гэдээ бас өөрөнгөсөн юутэй уул уурхайн сургуультай. Тэгэхээр энэ суралцах боломжуудыг Франц компани миний ажигласан юм нь бол хүмүүсийнхаа суралцах боломжийг бол айгүй бас түлхүү анхаарч байнгын нөгөө риски, лаб скейл гэдэг энэ зүйлүүд дээр анхаарч явдаг юм байна гэдэг одоогийн байдлаар бол одоо анзаарч байгаа тийм. Тэгэхээр тэр мэдээч хэрэг одоо Монголд өмнө хэрэгжижсэн Boro Gold оюутлага үзэл дээр ажиллаж исэн. Одоо дэлхийн түвшинд ажиллаж байгаа. Дэлхийд өөр уул уурхайн компаниуд ажиллаж байгаа бол олон зуун залуучууд байна. Тийм наттай хамт ажиллаж исэн манай багийн хүмүүсээс ч гэсэн одоо Америкт Риадад одоо өөр олон манайхаас Аргентин гэл өөр улсуудад уул уурхайн төслүүдээр ажиллаж байгаа хүмүүс өндөө. Одоо яг таны хувьд ч гэсэн ингээд оюутлагад ажилласнараа олон улсын корпорац компанид ажиллах тэр соёлыг сурцсан байснараа дараагийн юм олон улсын компани руу шилжих тэр боломж бас гарч ирж штэ. Тэгэхээр зүгээр яг энэ сэдв дээр ярихад одоо таны хувьд бас энэ хоёр том олон улсын multinational corporation гэж бараг явах байхаа те корпорац төв дамсан. Тэгэхээр энэ дээр таны хувьд яг ямар соёлын ялгаа одоо өөр ялгаанууд харагдсан уу энэ хоёрын дунд яг. Эсвэл олон улсын корпорат компани бол ер нь л бүгд ижилхэн байд юм байна уу? Тэр тал дээр бас та. Яг нөгөө оюутлага компанид ажиллаж исэн болохоор ч гэдэг юм хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах үед Монгол улсын дараагийн гадны хөрөнгө оруулалт гэдэг утгаараа бас зөвч яваа төслийг Бадрах Energy компаниг дараагийн оюутлага гэдэг байдлаар хүмүүс ойлгох шиг байна. Гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн болон уурхай мөчлөгийн хувьд бол бүр шал өөр тийм. Оюутлага 100 жил болох уурхай
Бадрах Energy бол одоо төсөл бол 30 жил хэрэгжин. За 20 жил нөхөн сэргэлт гэхэд иймэрхүү хугацаатай. За эдийн засгийн хөрөнгө оруулалтаар нь бодоход төслийн нийт хугацаанд зөөвч яваа төсөл дээр 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт гэхэд ойдлогоо одоо нийтдээ хэд болоод явж байгаа би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бараг 20 тэрбум гараа явж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хувьд гэхэд бараг нэг 10 дахин одоо жижигхэн гэсэн. Тэгэхээр нөгөө эргээд хэлэхэд өөр те төсөл болгон өөр яг хад нэг нь дорны говьд хэрэгжиж байгаа, нэг нь өмнө говьд хэрэгжиж байгаа. Корпорацуудын ялгаан дээр бол мэдээж хэрэг Rio Tinto компани соёл гэвэл энэ чинь дэлхийн 2 дахь том уул уурхайн компани. Сая Glencore-той нэгдсэн бол нэгдэх болох байсан байна. Тийм. Тэгэхээр том компани бол мэдээж хэрэг өөрийн соёлтой. За дээрэс нь нөгөө нэг тухайн зэсийн групп ч гэдэг юм ингээд групп компаниараа бас өөр соёлтой. За тэгээд тухайн орон нутгийн мэдээж тухайн компани яг үйл ажиллагааны уурхайн соёл нь бас мэдээж хэрэг орж ирнэ. Тэгэхээр аюулгүй ажиллагааны ансар том соёлтой тийм. За манай дээр бол манай компани бол одоо төслийн шатанд ингээ үйл ажиллагаагаа нээгээд дараагийн түвшний уул уурхайн компани болох гээд явж байгаа болохоор бид нэр яг одоо соёлоо бүрдүүлэх үйл ажиллагаан дээр ажиллаж байна. Тийм. Мэдээж Ороно группийн хувьд бол олон жил болсон компани болохоор бас өөр ингэсэн соёлтой л. Тэрээс хүнийхэн тэр сурах тэр upscale гэдэг байдал дээр ч анхаарч байгаа гэдэг нь бас айгүй сайн мэдрэгдэж шүү дээ шууд одоо хэлэхэд тийм. За мэдээж одоо уран яг энэ орано гэдэг сэдв өөрөө бидний айгүй их цагийг авчихлаа. Тэгээд одоо энэ уулуурхайн чиглэл дээрээс дахиад нэг зүйлийг яриад тэгээд хэдүүлээ өөрчилж шилжиж. Энэ юу вэ гэхээр лаваа маань өөрөө бас BCM-ийн өдөр төгсгөлийн гишүүнээр ажилладаг тийм. Тэгэхээр энэ дээр одоо COP17 гэдэг том үйл ажиллагаа явагдах чинь тийм. Тэгээд сэргээх төрчин хүч гэдэг бас уулуурхайн чиглэлийн бас сайд тийм. Тэгэхээр энэ дээр юу ямар бодолтой байдаг вэ? Сэрэг төрчин хүч дээр Монгол өөрөө бас дахиад айгүй их боломжтой байна, нөөцтэй байна гэж хараад байдаг гэсэн мөртлөө үйл ажиллагаа байхгүй тий. Тэгээ манай эрчим хүчний салбарын эксперт биш болохоор зүгээр яг өөрийнхөө анзаарсан хувьд боддог тийм. Манайх бол сэрэг төрчин хүчний хүчээр одоо өөрсдийнхөө хэсэгчилсэн ийм их усрүүдээр бол өөрсдийгөө хангах боломжтой тэр технологи нь хямдраад явж гэнэ гэж одоо хүлээж авдаг. Хамгийн гол нь энэ салбар маань өөрөө энэ реформо бүрэн хийж энэ холболтуудыг хийж өгч дэмжиж төрийн red tape гэдэг зүйлүүдийг багасгаж явах хэрэгтэй болов гэж бодсон. Тэгэхээс бол сэргийгдэх юм уу юм жижиг их үүсвэрүүдээр тарах үүсвэрүүдээр бид нэр өөрсдийнхөө одоо анслагдмал сумуудын эрчим хүчийг бол хангах боломжтой гэж харагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр яг зөв хөрөнгө оруулалт татах аймагуд бондоо гаргах тэр чинь эрчим хүчний төсөл хийгээд эргээд төлөгдөн шүү дээ энэ чинь. Тэгэхээр тэхийн тулд иргэдээсээ мөнгө аягүй сайн авч чаддаг байх хэвээр. Иргэд тэрийг үнцэнтэй хүлээж авдаг тэ ойлгодог хүлээж хүлэмжшөөрөх хэвээр гэж хардаг. Тэгэхээр COP17 бол яг Монгол улсад хамгийн тулгамдсан сэдвээр болж байгаа. Тэр бол цөлжилт болон газрын дороотлол. Тэгээд Монгол улс бас нэлээд амбицтай олон төслүүд санаачилж байгаа юм байлаа. Тэгээд тэр нь бол яг мэдээж хэрэг яг хэрэгжиж болох үс төслийн жагсаалтаа танилцсан сонирхолтой 3 төрөлд бол төслүүдийг харж үзэж байгаа гэсэн. Нэг нь бол усны шийдлүүд. Манай чинь бол ус ховор. Чи хуурай Төв Азийн өндөрлөгтөд амьдардаг хүмүүс те. Ус бол манад бол чандман эрдэнэ. Ус байхгүй бол ямар ч үйл ажиллагаа байхгүй, амьдрал байхгүй. Тэгэхээр хоёрдугаарт бол одоо цөлжилт буюу газар дээр тулгуурсан газрын төлөө commitment, газрыг яаж сайжруулах вэ? Бизнесүүд яаж газар ашиглалтыг болон газар сэргээлтэн дээр ажиллах вэ гэдэг. Гуравдугаарт нь болохоор байгаль тулгуурсан шийдлүүд гэж хэлж байгаа юм байна лээ тийм. Тэгэхээр nature based solutions гэдэг дээр бас яг уу миний бодлоор бол бас өөр өрмөц шийдлүүд бас байж болохоор санагдсан. Гэхдээ бас байгаль орчны мэрэгчлэлтэн биш болохоор сайн яах вэ? Биш болохоор тийм. Яг олон улсын сайн жишгүүдийг бол байнга уншиж судалж явдаг. Яагаад тэгэхээр нийгмийн хариуцлага хариуцж байгаа болохоор би энэ сэдвийг мэдэх ёстой. Тэгээд манай компанид бол шилдэг гидрогеологууд ажилладаг. Монголын урдаа барих. Тэгэхээр мөн Францаас ирж байгаа манай одоо Ороногийн нэг анзаарсан юм нь бол маш олон инженертэй юм билээ. Тэгэхээр шинжлэх ухаан сургалт семинарыг бол нэлээд тийм үнцэнэ болгосон компани. Тэгэхээр шинжлэх ухааны доктор хүмүүс ингээд корпорацид ажиллаад байдаг. Тэрний гоё юм нь тэднэртэйгээ ингээд хуралдаад тэднэрээс санал сонсоод явхад тэр хүмүүс шинжлэх ухааны салбараасаа ингээд бүрэн салаагүй хэдий бизнесийн байгууллагад ажиллаж байгаа мөртлөө одоо усны мэрэгчлэлтэн тий одоо гүний усны мэрэгчлэлтэн гэдэг юм үү тийм хүмүүстэй ажиллахаар гоё байдаг. Ягаад тэгэхээр яг юм багш профессоруудтай ажиллаж байгаа юм сураал тий. Өөрөө бас аюу юм curious сонирч байгаа учраас тэрэн дээр бүр их
яриа өрнүүлдэг баг те. Тийм. Тэгээд маш сонирхолтой төслүүд тэр хүмүүс санал болгоно, гаргаж ирнэ, чөлөөтэй ярилцсан те. Сая дээр Бразилд болсон Копор сая ураны нэгдэл явагдсан гэж байна шүү дээ. Ер нь санал бодол дээр те. Тэгэхээр яг энэ КОП Монголд зохион байгуулагдж байгаагаараа бас ийм тодорхой том шийдлүүдийг яг нэг за дөрөвтэй болохгүй олон биш те. Дөрөвтэй нэг ганц хоёрыг үнэхээр гой бариад үлдчихээс л гэдэг зөвхөлөлт бол байна. Хөрөнгө оруулалтын мэрэгсэн зөвлөх Invesco Capital үнэт цаасны компани. За хэдүүлээ ер нь бол ингээд уул орхоо дээрээ болж байна. Та ярьт өөр ярих юм байна уу? Тэмүүл өөр асуулт байна уу? Гайгүй Болсон аа. Тийм. Би одоо илүү карьер тал руугаа ормоор байна. Тэгээд за мэдээж одоо энэ медиа салбараас бол танд авсан чадвар одоо энэ өөрийгөө зөв илтгэх, за тэгээд энэ байгууллагуудыг зөв төлөөлөх, зөв олон нийтэд таниулах гэл олон чадварууд суралцж байгаа ах л та тий. Тэгэхээр одоо энэ залуучууд маань яг энэ мэргэжлэр ингээ явъя гэх юм бол тий. Одоо энэ сэтгүүл зүй гэдэг мэргэжлэр явъя гэх юм бол та яг юу гэж зөвлөх вэ? Одоо яг та бол ингээд өөрөө медиад байж байгаа, за телевизэд ажиллаад ингээд майнингийн олон нийтэд харилцах хэсгийг ахлаа явж штэ тий. Тэгэхээр сэтгүүл зүй юу ингэж хуурах хэвээр юм уу? Энийг ингэж дагнаж явах хэвээр юу? Одоо ямар дүр зургийг гаргаж ирүүл илүү одоо зөв бэ? Яг уу сэтгүүл зүйн салбарт нь гээд бүр тусгаалахгүйгээр харахад бол Монголд яг харамсалтай дүр зураг харагдж байгаа нь бол хүүхдүүд сэтгүүл зүгээр ер нь сурах нь насар багасж байна гэсэн. Би энэ сэтгүүл зүйн профессоруудтай ярихад тийм. Тэгэхээр энэ салбарыг цаашаа ирээдүйд үр дүнтэй карьерт хүргэнэ гэж залуучууд харахгүй байх шиг байна, тий. Гэхдээ зүгээр бодоод үзэхэд одоо өсвөр насны хүүхдүүдтэй анхлах ангид орсон хүүхдүүдтэй хүмүүсийн гол санаа зовдөг юм мэргэжил сонголт тий. Одоо аль сургуульд явуулах уу, гадаашаа сурах уу гэл энэ асуултууд. Тэрэн дээр нь ингээ бүр бизнесийн эргэлт үүсэж байгаа шиг байна тий. Одоо коуч, одоо хүүхэд сургуульд оруулж өгнө гэдэг сургуулиудын нөө каунслер гэдэг ийм том мэргэжил үүсэж байгаа шиг байна тий. Одоо үйлчилгээний салбар босч ирж байгаа шиг байна. Яг тэгэхээр нөгөө нийт нь бэ штэ. Тэгэхээр эрэлт байгаа бол тэн дээр ажиллах хүмүүс гараал ирнэ тий. Тэгэхээр яг энэ дээр бол нэг харсан зүйл бол энд ийм сургуулаар энэ хөтөлбөрт гэхээсээ илүү нөгөө ямар карьер хийх юм гэдгийг бодохгүй бол тий. За би ямар ч лөөсөө яваад цөмийн инженер болчоод ирнэ. Гэхээр хаана ажиллах? Тий. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр тэгж бодож хүүхдүүдтэйгээ ярилцвал залуучууд илүү бодож үзвэл зүгээр байх гэж бодож байна. Тийм мэдээч хэрэг Монгол улсад хэрэгтэй эрэлттэй салбаруудыг олж судлах юм бол тэтгэлэг хөтөлбөрүүд ч гэсэн тийшээгээ ингээд байж байгаа тийм. Өчигдөр би жишээлбэл мэдээ харсан Монгол Францын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр зарлагдахад Монгол улсын хөгжилд хэрэгтэй одоо салбаруудаар тэтгэлэг өгнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр амьдрах стипендтэй. Тэгэхээр ихэнх тэтгэлэг иймэрхүү байдаг тийм. Тэгэхээр хөгжлийн эдийн засгч гэдэг юм уу одоо мэдгүй нарийн мэргэжлийн юм ч юм уу те сувлагч юм уу манад буурж байгаа мэргэжлүүдээр сурвал сэтгүүл зүгээр бол дийлэнх одоо Хонконгод надтай магистрийн ангид сурсан залуучуудаас за 30-40% нь communication болон өөр салбар руугаараа явцсан те Хонконг бол айгүй том санхүүгийн зах зээлтэй хот зарим нь сэтгүүлч хийж байгаа хүмүүс байна те сэтгүүл зүй дотор ч маш олон төрлийн ажлын байр байгаа шүү дээ те видео эдитер хөрвөх чадвартай юм. Хөрвөхтийн тэр чинь сэтгүүлч хэрэл нэг юм хийнэ гэсэн үг биш шүү дээ. Айгүй олон төрлийн юм хийн. Зарим нь Bloomberg-д компаниудын талаар бичиж чинь, зарим нь opinion бичдэг болж чинь, зарим нь нийгмийн эрүүл мэндээр бичээд ном гаргаад ингээд ажиллаж чинь амжилттай гэхээр одоо нөө төгсөөд явж байгаа залуучуудаа LinkedIn-ээр сошиал медиагаар ингээд харилцан холбоотой хаяа гадагшаа явахаараа бид нартэйгээ уулзсан шүү дээ. Тэгэхээр communication сэтгүүл зүйн салбар бол ингээд ер нь холилдоод байдаг жоохон. Тийм. Ёс зүйн үед бол ялгагдах хэвээр аль нь өөр ингэсэн ёс зүйтэй. Тас өөрийнхөө үнэт зүйлийн талаараа суулцаач те. Яг юу таны хувьд үнэт зүйл вэ? Би бас өмнө хэдүүлэн хамт хаал идэж сууж хахад ингээ ер нь яриагийн сонсоход их эрүүл мэнд те. За тэгээд энэ тархиа илүү яаж сайжруулах уу? Илүү юм tweak-үүдийг яаж нээх үү? За тэгээд энэ parenting буюу одоо энэ хүүхд өсгөө хүмүүжүүлэх дээр их юм боддгийм байна гэж би анзаарч ирсэн. Тэр зүгээр ер нь өөрийнх нь одоо хувийн үнэт зүйлүүдээс гэх юм уу хуваалцвал юу байдаг вэ? Тийм тэгэл хүн чинь нөгөө өөртөө ойрхон байгаа хүний л дундаж гэдэг шиг ээж аваасаа одоо гэргийгээсээ айгу олон зүйлийг сайн зүйлүүдийг өөртөө авч хувийн хувьд өсч хөгжиж явж байна л да. Тэгэхээр
өөрийгөө залуу гэж бодсон хിവэрэл байгаа. Тэгээ заримдаа залуучууд ч юм болохоор ахаа гэлтэй та тэгэхээр дунд нас ч айгу сонин штэ. Хөгшин ч юм шиг тий хөгшин ч юм шиг эсвэл спортоор дахиад амжилт гаргаж чадах ч юм шиг тий эрэгтэй хүмүүс тэр тусмаа. Тэгэхээр түрүүний чиний хэлдэг үн зүйлүүд хувийн үнэт зүйл гэвэл мэдээж хэрэг гэр бүл ээж аав их орон тий яг л энэ хувь заяа энэ юмда талархалтай байж амьдардаг. Өдөр тутамдаа гэх юм бол яг одоо илүү сайн унтаж амарч нойр авах, илүү хөгшрөлтийг удаашруулах, хөгшрөлт удаашруулахаас гэдэг тийм айдсан дээр суурилсан гэхээсээ илүү өөрийнхөө ур чадварыг илүү оптимайз хийх гэх юм уу те. Тэгэхээр илүү арай жоохон хоол гүйдэг болъё. Арай олон жил хүүхдүүдтэйгээ тоглолцъё те. Одоо 5 сарын 23-нд Улаанбаатар марафонд хүүтэйгээ 10 км-т гүүхээр зорж бэлтгэл хийж байна. Тэгэхээр мэдээж 12 3 настай хүүхдэд бол 10 км гүүх бол тийм амар биш. Тийм тэгэхээр хүүтэйгээ хоёлоо энэ зорилгодоо хүрэхийн тулд ингээл 7 хоногтой 2 3 өөр багаар ажиллаад тэгэхээр зорилгоо айгуу тийм бодол болгож штэ одоо. Тэрэгцсэн хүүхдтэй одоо хуваалцчих. Бас тийм энийг сургаж ийн гэсэн үг шүү дээ нэг ясны тий. Тийм өсвөр нас гэдэг тэр хэцүү давааг бол ер нь эрэгтэй хөгчөө эмэгтэй хөгчөө ер нь спортоор даван туулвал илүү бас өөрийгөө болон сэтгэл хөдлөлөө барьж сурахад зүгээр юм болов уу гэж бодвол тийм аавны үед. Би бас ингээд зарим залуучуудтай ч тэр ер нь хүмүүстэй ингээд уулзах зарим нэг хүмүүс тийм үнэт зүйлгүй мэд санагддаг хүмүүс байдгүй та ярьж тий. Тэгж санагдчихсэн үү? Сүнсгүй гэх юм уу те. Тийм зүйл дээр те тийм санагдчихсан бол яагаад тийм болчдөг юм бол санал бодлоо хаваалцаач. Хүн мэдгүй нас яваад ирэхээр хүн нэг шүүмэргүүл болчихлоо шүү дээ. Тэгэхээр мэдгүй юм чинь хүн болгоно л байгаа л бах тэрийг хамгийн гол нь эргүүлээд чи өөрөө тэрийг нь яг ойлгож ухаж мэдэх чамд тийм цаг хугацаа төвчээр чинь байна уу гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Тэгэхээр мэдээж хүн болгонд бол хүн болгоны одоо хүсэл тэмүүлэл үнцэнтэй. Гэхдээ зарим нь тэрийг тэрцмаа залуу хүмүүс бол ингээл ирж хайгаал явж байгаа штэ. Тэгэхээр тэрийг энэ учраа олоогүй байна те. Нэг мангар уцаан гэдэг байдлаар би ч гэсэн тийм жоохон байсан. Тэгэл намайг ч гэсэн хүн тэгж бодож хүлээж авсан бол муухай штэ. Тэр чинь би өөрийгөө олохгүй л явж хийсэн байгаа штэ те. Тэгэхээр тийм ойлгож хүүхдтэй ажиллаад аав маа болоод ирэхээр энийг илүү ойлгодог бол. Миний бодлоор. Сая нөгөө хүүхдийн огт үн зүйлгүй юм уу муу үн зүйлтэй хүмүүс мэдээж бидний эргэн тойрон байгаа л баг. Тийм байж. Яг тэрэн дээр ингээд өргөжлүүлээд ярихад сая нөгөө сошиалаар бас нэлээд юу явлаа шүү дээ. Нэг хүүхдийн юм бүлийн тэгэл. Яалтчгүй бид одоо би өөрөө хүн цаадлахгүй амьдарчээ гэдэг нэг юм бодлоо. Тэгэд би хүүхдээ ч гэсэн тэгэл хүмүүжүүлчихье. Тэгэхэд яалтчгүй ингээд нийгэм нь өөрөө орж ирээд ингээд нөлөөлж байгаа тохиолдлууд бас байгаа. Тэрэн дээр таны ер нь үзэл бодол яг юу байсан бэ? Тэр кейс дээр те. Тэгээд одоо яалтчгүй л манай Монголын нийгэм ер нь аль ч улсад бүлийн байдаг. Гэхдээ ингээд аль хэмжээнд вэ гэдэг юм байгаа даа шүү. Энэ дээр ер нь бид одоо аль зөв рүүгээ яваад байна гэж таны хувьд харж байна. Тэгээд яг одоо өөрөө аав хүний хувьд яг энэ дээр хүүхдүүдээ хүний хүүхдийн хүмүүжлэлд одоо оролцоод ирэх хэрэгтэй юм уу? Гүн үү те? Шууд ингээл энэ хүүхдүүдийг одоо бараг ингээд нэр усын зарлаад хүн биш болго гэл ярьж байгаа тэр үеийнхэн одоо яг бас юу зөв ч юм уу, гүү ч юм уу те одоо зөрүүлээд нөгөө хүн алсан хүнийг аал гэдэг юм яриад байгаа юм шиг л санагдсан л да. Энэ дээр таны ер нь үзэл бодол юу вэ? Манай нийгмийн амар том хямралуудын одоо нэг гэж харсан. Тэгээд яг л бусдын адилаар л айгүй эмзэглэж хүлээж авсан л та. Тэгэхдээ энэ асуудлыг шийдэхэд бол одоо энэ нэг мөнгөн сумаар буудаж бид нар энийг шийдэж чадахгүй гэдгийг айгүй сайн ойлгож байгаа. Энэ өнөөдөр нэг үг уншиж ирсэн. Бид нар бүгдээрээ тосгоныг хүсдэг. Одоо аз жаргалтай тосгоныг хүсдэг. Гэсэн мөртлөө бидний хинэнч тосгоны иргэн байхыг хүсэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тосгоны иргэн байхын тулд бид нар яах ёстой бэ гэхээр хүн болгон оролцох ёстой. Тэ хүний хүүхдийн асуудлыг аюулгүй байдлыг чи хангах ёстой. Гудамжинд тоглож байгаа хүүхдийн төлөө одоо энэ хүн асран хамгаалагчтай байна уу? Энэ хүүхд ямарваа нэг эрсдэлд өртөж гин үү гэж бид нэр бодож одоо хайхрах ёстой. Тэгэхээр энэ ёстой гэж номлоод ирэхгүй л дээ бас. Тийм. Тэгэхээр айгүй санаа зовж явдаг. Манай хүүхд хамгааллын сүлжээ ажиллаж гин үү гэж
одоо төрийн энэ сүлжээндээ итгэхгүй байх хүртэл эргэлзээ төрдөг заримдаа. Тэгээд өсвөр насны хүүхдүүд бол угаасаа гол итгэж байгаа байнгын хамт байх хамгийн нөлөөлөл авах нь бол аав ээж нь биш болчтой шүү дээ. Найз нөхд нь болчтой. Тэгэхээр тэр хүүхдийг тэр одоо ертөнцийн гадуурхагдаж дээрлэхэж одоо хүчирхийлэлд өртөх юм бол тэр жоохон төлөвшөөг байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа дийлэх үү гэдэг бол энэ бол айгүй аимшигтай асуудал. Тэгэхээр нөгөө хүүхдтэйгээ ярилцаж байнгын хүүхдээ ойлгож, онцлогийг нь ойлгож тэр бүр хаагдмал болохоос өмнө тэрийг урьдчилж мэдэж аав ээж бол интервенц хийж орж ирэх хэрэгтэй. Тэгэхээр аав ээж дангаараа чадахгүй шүү дээ тэр чинь. Ангийн багштай, сургуулийн удирдлагатай, бусад эцэг эхчүүдээ уриалж за тэгээ бүр болохгүй бол одоо хороо дүүргийнхаа цагдаа сэргийлэх хүүхэд хамгааллын байгууллагуудыг оруулж ирэх. Тэгэхээр энэ дээр манайхан жоохон завгүй манайхан хамгийн гол юмд анхаарахгүй цаг зав зарцуулахгүй байна уу даа л гэж одоо боддог. Мөнгөдөө сайхан болоод за мэдээж орой хүүхдүүдийнхаа өмнө хоол тавих гад хөдөлмөрлж байгаа хүнийг бол би ойлгож. Хүүхдүүдтэйгээ цаг зарцуулахгүй, хүүхдүүдээ хайхрахгүй хайчаад тэгээ гарч байгаа үр дагаварт нь гайхаад бус хүмүүс рүү бурууж ихэд байдаг эцэг хүүдэг бол би ойлгодгүй. Тэгэхээр би төрлөө илүүж гэхээс өмнө би яг эцэг эхчүүд өөрсдөө л бид нэр хүүхдээ ойлгож хайрж тэдний хамгийн итгэл даах одоо ядаж асуудлаа чамтай ярьчиж чаддаг л аав ээж байхыг эхлээд өөрөөсөө л эхлэх хэрэгтэй байх бид нар. Тийм. Өөрөө чи хүүхд хүн дээрлэгдэг болж болохгүй. Тийм. Би яг энэ рүү холбох гэж үнэт зүйл гэдэг зүйл яриа да. Үнэт зүйл шударгаас те их орон хайр сэтгэл те хүний хайрлах энэрх энэ чинь ингээд хүний дотор үнэт зүйл болж оршин штэ те хүчгүй нэгний хамгаалах ч юм уу те. Тэгэхээр ингээд одоо эцэг эхчүүд гэх юм уу ингээд чамааг англи хэлт аюутлаг сургуульд явуулаад англи хэлтэй болгочлоо гэд чамд бүх үнэт зүйл өгчлөө гэсэн үг ерөөсөө биш байгаад байгаа байхгүй те. Тэр яг ерөөсөө тэрэн дээр ингээд тэнгууд тэр яаж явах вэ? Нөөд ч юм одоо ингээд англи хэл сураалны нэг үндсэн үнэт зүйлээ олж чадахгүй шүү дээ те. Одоо хүнтэй гой сайхан нөхөрлөлий гэж нөхөрлж чаддгүй тэр нэг коннекшн гой үүсгэж чадахгүй болонгуудаа одоо энэ сошиал медиа мэдээж бүх зүйлийг аягүй их дэврэгдэг те. Тэгэл тэр мэдээлэлд нь автаж буруу өнцгөөс харж өсчихөж байгаа байхгүй те. Тэгээ сая нөгөө чиний яг гадаад хэлтэй сургууль гэдэг дээр зүгээр нэг босрлын сайдаар ажиллаж байсан хүнтэй юм ярьж байхад хүүхдүүд маань мэдээж гадаад хэл багасаа сурах ёстой тий олон улсын хэлээр ном зохиол үзэж агуулга авахын тулд гэхдээ нөгөө бас их хэлээ сайн сурахгүй болохоор нөгөө нэг монгол хүн гэдэг identity нь ингээ сайн суугаагүй байжгаад монголоор хүн чинь нөгөө сурсан хэл болгоноороо хүний identity арай жоохон өөр болж идэг. Тэгээд тэрнлүүгээ ингээ шилждэг, тэр хилтэй цуг соёл явж идэг гэд. Тэгэхээр мэдээж олон хилтэй хүн бол өндөр ур чадвартай, олон гаргалгаатай. Гэхдээ нөгөө нэг чиний их хувь чинь юу байх юм бэ гэдэг асуултан дээр хүүхдүүд айгүйх очиж тулгамдаад ах шиг ба. Хоорондоо ярихдаа англиар айгүй сайн ярьдаг, тэ одоо зарим хувийн сургуулийн хүүхдүүд. Гэхдээ нөгөө нэг монгол хилтэй чинь цуг хилний чинь аарталт нөгөө аав ээж чинь нөгөө чамд өгөх гээд байгаа нүүдэлчин соёл, монгол хүн юу мэдэрдэг тэр бүх юм явж идэг. Тэгэхээр нөө тэргүүрээ сэтгэж чадахгүй болохоор хүүхэд жоохон бас өөрийгөө олох хугацаа эрэл хайгуулна жоохон удаашраад байна уу гэж бодоод байгаа. Ямар нэгэн байдлаар олно л доо. Тэр чинь би хүн монголоор огт ярьдаггүй байсан монгол хүүхэд ч өөрийгөө олно гэж би бол одоо боддог те. Тэгэхээр гол нь тэрэндээ цэгцтэй хүрэхэд хүүхэд аль хэл нь сайн байх хэрэгтэй. Тийм. Тэр тусмаа communication хийж байгаа бол монгол хэл чинь муу бол хүн орчуулагч хийж чадахгүй шүү дээ. Тийм. Орчуулагч хийж чадахгүй. Яг тэрнтэй адилхан. Тийм. Тэгэхээр одоо жоохон бичих чадвар айгу муудаж байгаад хүмүүс уншихгүй байгаад жоохон. Би таныг энийг бас илүү яриасаа гэж бодоод. Яг бол та хүүхдтэйгээс айгу их анхаарал хандуулж тэн дээр их одоо уншиж судалтын юм байлаа гэж би зүгээр анзаарсан. Тэгээ манай одоо дүүнэр байгаа байхгүй. Одоо тэгээ бүгдээрээ хоёроод гараад ер нь Америк хэсгөөцсөн. Тэгээд тэгсэн мөртлөө ийм дотоод нөгөө юу нэгээд байгаа байхгүй. Их оромч ийм сэтгэлгэн тий. Та над руу ингээд тийм сурах бичиг зүгээр явуулчаач. Ингээд хард копи гарна тий. Би зүгээр өөрөө ингээд сурах гэх мэтчлээ. Зэрэг сонсоод их баярлалаа. Тэгэхээр эднүс ингэж яг эцэгхийн хийж байгаа тэр нэг хүмүүжүүлж байгаа тэр нэг цааталт нэг сууж байгаа нэг юм байна гэж би зүгээр анзаарсан. Тэгэхээр яс та яг уйлдуулаад хэлчлээ л дээ тий. Тэр үнэн зүйлийг багаас нь яг хамтдаа байж л хийхгүй бол
хизээ суух юм байна гэдэг. За окей хэдүүлээ гоё сэдв ярилцлаа. Тэгээд хамгийн сүүлийн бидний нэг ярилцдаг юм бол мэдээж work life balance гэдэг байгаа. Тэгээд өөрийгөө яаж тижиж чинь, сүнсээ яаж тижиж чинь те өөрөө ч та хүн. Тэгэхээр тэн дээр ер нь ямшгүй зүйлүүд хийж чинь. За саун протокол алстай сайн хөтлөж байгаа гэсэн сүлээд те. Юун дээр нөгөө dirt space гэж яриад байт юм билээ шүү дээ. Бас хүн 3 дахь нэг юм өөрийн орчинтой байх хэрэгтэй гэдэг. Ажил, гэр, чиний өөрийн гэдэг те. Тэгэхээр яг хөө минийх бол нэг тийм мундаг лаг протокол гэхээс илүү айлуулах фитнесээр хичээлэх, өөртөө спорт тоглох. Тийм сүүлийн үед хэл их бас шинтэж сурахыг бодож байна. Манай байгууллагаас бас Франц хэл сурах, тэгээ англи хэл сурах боломжуудыг олгодог. Франц хэлний А1 зэрэг дээр суралцаал явж байна. Тэгэхээр нөө шинэ хэлээр одоо хөгжим сонсох, дуу сонсох, хүүхдийн кино үзэх бас их зүгээр юм байлээ. Тийм. Тэгээд аппликейшнээр сурах тиймэрхүү юм. Duolingo яа. Тийм. Тэгээд хүүхдүүдтэйгээ бас ингээд хүүхдүүдтэй шатар заагаад шинэ хэл сураад цугтаа дуу сурахаар бас хүүхдүүдтэйгээ хийж болох нэг одоо activity нэмэгдэж байна гэх юм уу тий. Ажил амьдралын юун дээр бол манай байгууллагын хувьд бол Францын өөрөө нөгөө энэ хөдөлмөрийн юунаас болоод бол ажлын цаг бол ажлын цаг. Юунаас болоод гэж. Яг нь Франц ч хөдөлмөрийн эрх зүгээрээ бол дэлхийд бол нэлээд өндөр хүчирхэг улсуудын нэг байдаг. Хөдөлмөрлөх эрхээ хамгаалах дээр. Тэгэхээр манайх бол ажил амьдралын тэнцвэрийг сайтай. Таатай байна те. Ажлын бус цагаар мэйл явахыг хөргөлдөг чинь Франц тийм. Ажлын бус цагаар залахгүй юм л өчггүй. Тэргээ холбогдох бол зөвшөөрөл аав тийм. Одоо танаа тэр хэрэгжиж байгаа гэсэн үг. Гүү юу зүгээр маад бол яаралтай юм гарвал би энэ рүүгээ яриа штэ тийм. Тэгтээ зүгээр баланс. Тийм. Бусад газруудыг бодвол. Яг физикал одоо биеийн тамир талаас та юу гэж байна? Сая ингээ анзарч та нэг юм юу энэ зүгээр цаг тийм гурлаа цаг суух юм чинь ядаж нэг юм ажиллуулж идэв. Тийм зүгээр суухаар гэдэг чинь нөгөө юу фитнес одоо марафон болох гэж байгаа болохоор дан кардио гүйжин тэгээд бас хотын төвжирлийг давхаар бас дугуун ундаг болж эхэлж байгаа. Тийм тэгэхээр хотод дугуун унд суралцж байна. Тэгээд мэдээж хөдөлгөөндөө яаж оролцох уу, явган зочигчд одоо хүндэлж зам дээр явж байгаа машинуудад хамуулчихгүйхэн шиг яаж явах уу гэдгийг тийм сурч байна. Би тэнийгээс энийг бариад ороод ирэхэд бодлоо. Би нэг юм олж авъя та гэдэг. Энэ аягүй зүгээр юм байна. Ингээд сууж яах тийм. Яг аль булчин яаж байгаа. Энэ зүгээр шуултаа тийм. Гэхдээ хүний атгалт нөгөө хүний атгалтын чадлаас хүний нөгөө арга асны бүтэц урт наслахыг хэмжиж болдог гэсэн. Тийм. Тэгэхээр ингээ бүгчүүд чанга гартай байдаг шүү дээ. Одоо хүн атлетикийн тий. Тэр энэ гар сарууны булчин чангатай хүмүүс бол урт наслах юм шиг. Тэгээд бүдүүн гуйтай хүмүүс. Хамгийн амархан одоо индикатор тий. Яа тэгэхээр том булчин зүрхний үйл ажиллагаач яа зүгээр атгалтаас болохоор юу олж мэдээд байна гэхээр зүгээр шинжлэх ухааны үндэслэл нь болохоор эрүүл мэндийн шалгалтын дээр авдаг шүү дээ. Эмнэлгүүд ингээ атгуулад байдаг. Тэндээс нөгөө нэг шүрмэс булчин хоёр чинь нийлж системээрээ яаж хэр сайн ажиллаж байгааг хэмждэг юм шиг. Тэргээрээ нөгөө нэг насжилт явагдахаар чиний ясны сэргэжилт болон унаж бэртэх тэр эрсдлүүдийг тийм гар сарвууны ажиллагаа сайтай ийм чанга атгалттай хүн бол ер нь хөгшрөөд энэ унж те игэн мигмээ хуглах тэр юм айгу баг байдаг. Тэнцвэр сайтай. Атгалтаа мэдрэмээр байвал түнийхэн дээр ингээд 45-аас 60 секунд ингээд байж чадчихвэл бас нормал байна тийм гэсэн. Тэгэхээр атгалтын чадал айгүй хэрэгтэй мэл. Тэгэхээр хүнсээ цуглуулаад ингээд хоёр тортой юм барайл урт алхах эднэр бол хүний биед маш сайн. Тийм. Яг мэдэхгүй бол анзаарахгүй жижигхэн юм шиг сонсогдох юу байгаад байна те. Яг тайлбарлан гол зүгээр. Тэгээ бид нар чинь бас алхах айгүй хэрэгтэй юм байна. Ер нь алхах бид нар соёлыг баран ингээд суулгах хэрэгтэй. Бидний энэ бол удаан сууж л болохгүй. Хоёр дахь зүрх шилбэн дотор байдаг гэж байгаа байхгүй. Памп хийж байгаа ерөөсө зүрх рүү чинь ганц бушгаж байгаа бол чинь тэнд байгаа. Тэгэхээр ерөөсө хоол хэлээ заавал 10 минут алхачих. Ерөөсө тэр бол бүр 10 бүр амар өндөр гэж байгаа. Сахарыг чинь шууд бууруулчихна. Тийм орой ямар ч хүнд юм идсэн бай тээ. Тэгэхээр хоолны араас заавал алхахдаг. Энэ зарим соёлуудад бол бүр ингээд суудсан юм байгаа байхгүй тэр. Тийм. Тэгээ хоол идэхдээ салаадаа эхлээд идчих гэж юм. За ер нь ингээд яриад тэ эрүүл мэндийг дээр аягүй гоё. Эрүүл мэнд дээр дараа нь wellness-ээр бол сайн. Тусдаа нэг сал. Гэхдээ мэрэгжлийн хүмүүс биш байж бас
Аагүй зөвлөгөө өгдөөж болох. Тэгээ наадах чинь Ийм ч боллоо. хийж штэ. Яг үзчихсэн хүмүүстэй гоё юу болсон баха. Яг хүмүүс тэрийг би жишээл яг энэ юуг бол мдээгүй байсан. Би бол эрүүлийн мэндийн чиглэлээр илүү жоохон дахиад ярилцъя гэж бодсон. Таас цаг маань Хоёлоо тусдаа нэг өөр подкаст өөр подкаст гаргах юм. Ингээдээ би бүр ингээд залуучуудаа хөвшөөсэй гэж хүсдэг юм. Зүгээр ер нь бол тэгээ спорт өөрөө энэ чинь ингээд хүнд нэгдүгээр тас үнэ зүйл дахиад өгнө. Өөртөөгөө ажиллах сүнсэж өгнө. Тэгэхээр тэгээд бас дахиад нэг tweet гэх юм бол ингээд нөгөө дадал суулгахад аюу хэцүү гадаг ч тий. Зүгээр амар энгийн юм би сайн сүл сонсон. Зүгээр never miss 2 days гэж аахгүй. 2 days in a row тий. 2 өдөр л ерөөсөө ингээд нөгөө тасал бити тасал. Тэрс өнжөөл яваад байдаг. Тэгэхээр habit суулгахтаа тэрийг хэрэгжиж идвэл аюу өртөнтэй юм билээ. За лавгада маш их баярлалаа. Тэгээд Ниногоо маш гоё ярилцлаа. Сорид хэдүүлээ өнөөдөр Орана, Уран, за тэгээд оюу толгой, за тэгээд communication, anchor, news гэдэг маш олон чиглэлээр ярилцлаа. Тэгээд маш таатай байлаа. Баярлалаа. За баярлалаа. Өрсөнд та бүхэнд баярлалаа. Тэгээд цаг гаргаж үзсэн үзэгчдтэй бас баярлалаа. Тэглээ яах вэ? Subscribe, like заавал дараарай. Тэгээд таад маань асуултууд байвал комент хийсгээр үлдээгээд энэ гарын хатгалтыг хаанаас хатгалтай юмыг гоё авч болох вэ гэж янз бүрийн юм зөндөө өгдөө шүү дээ. Хаасаагүй. Чи балашаалэр заавал үлдээгээрэй. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.